За эрхэм мэнд үзэгчтэй ТV телевизийн уран бүтээл чамд толон Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагдсны төвөгт 90 жилийн өн байрны наадмын хурдан мордын уралдааныг үзэгчтэй авахындаа тоомлон үргэхэд бэлэн боллоо. За ингээд Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагдсны төвөгт 90 жилийн өн байрны наадмын хурдан азраг гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан хэрэгснийг харлаа. За Завхан аймгийн Отгон сумын үе яаж Отгон баатрын хурдан шарга азраг үзүүр аваад л одоо гарсан бол за манай зураглаач одоо харин хэдэн азрагнуудыг харуулад за тун утахгүй өнгөний азрагыг харуулах ногоо овцтой хүүхэдтэй сайхан хэр азраг гараад ирсэн Отгон сумын ачирын хурдан хэр азраг байна. За уршилнаа одоо азрагнууд сайхан сувчгсан. За Отгон сумын морин уралдааны зам бол одоо өгсдөг урууддаг вартаасаад ихтэй ийм юм байна лээ. За тэгээд азрагнууд одоо эргээ сайхан сувчгсан. За энэ дэлгэцний харагдаж байгаа хоёр азрагны хамгийн цаад талд нь хээр азрагын бадугаа Завхан аймгийн Отгон сумын үеаж төдвийн хээр гэдэг азраг байна. За хоёр азрагны өнгөн дээр сайхан бор азраг гараад ирсэн. Улаастын цоломонгийн урдан бор азраг гараад ирсэн бол түүний ард тал дээр Отгон сумын үеаж хөрөөсрөнгийн хээр азраг гараад иржээ. За өнгөний хоёр азраг наад талд нь ногоо овцтой хүүхэдтэй сайхан хүрэн азраг гараад ирсэн. Улаастын Чулуунбаатарын хүрэн азраг байна. За түүний талаар нөгөө дөрөнд өнгөлөө гарсан Завхан аймгийн Отгон сумын үеаж Отгон баатрын хурдан шарга азраг гараад иржээ. За энэ хоёр азраг бол ингээд харийнхаа хэдэн азрагнаас нэлээд зэрэгхэн гараа явчихсан. За гурав дээр Улаастын Цоломонгийн хурдан бор азраг ороод ирсэн. За дөрөв дээр Отгоны хөрөөсрөнгийн хээр азраг. За тэгээ арын азрагнуудыг одоо манай зураглаач үзэгчтэй охиндоо ахиад сайхан харуулж байгаа шиг байна. За өнгөн дээр нь сайхан халуун азраг. За энэ дунд цэнхэр овцтой хүүхэдтэй хээр азрагны ард дээр хээр азраг гараад ирсэн. Саяын одоо дэлгэцнээр харагдсан цагаан овцтой хүүхэдтэй хээр азраг хүрэн азраг. За энэ бол одоо Завхан аймгийн Отгон сумын Ичин нарвын хурдан хүрэн азраг юм байна. За хоёр азрагны цаадлаар Завхан аймгийн Отгон сумын үеач Батмөнгийн хурдан буурал азраг гараад ирсэн бол наад талаар нь Отгон сумын үеач Алтан гэрлийн завдар гэдэг азраг гараад иржээ. За энэ хоёр азраг бол үндсэндээ нэг тархины нэг 5 6 азрагны ард дээр яваад байгаа юм хоёр азраг. За ерөнхийдөө их одоо өксөж уралддаг мордын тамирыг бол ихээхэн шалгагдсан ийм одоо уралдааны замтай. За Улаастын Цоломонгийн бор гэдэг азраг гараад ирсэн. За өнөө жилийн Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн байрны наадамд бол за Завхан аймгийн зүүн урд талын хэдэн сумдаас гадна за Говьалтай аймгийн Тайшир за Баян аймгийн 3 болог одоо зэрэг сумдаас уяаж хурдан урт хүлэг мөртөөгөө хөрөлдсөн ирсэн байлаа. За уралдаж байгаа мордын тооны хувьд хэдийгээр цөөхөн ч гэсэн одоо чанартай юм уралдаан болж байгаа. За өнгөний хүрэн азраг Завхан аймгийн Отгон сумын Ичин нарвын хурдан хүрэн азраг гараад ирсэн бол Отгон сумын үеач Отгон баатрын хурдан ширээ азраг ард дээр нь гараад ирсэн. За үндсэндээ ингээ Отгоны хоёр азраг Түрүү амуу үзүү хоёр дээр гараад иржээ. За Завхан аймгийн Отгон сум бол одоо богод очирваа нь бол Отгон тэнгэр уулынхаа өр бүлд өршдөг ийм одоо байгалийн үзэсгэлэн тогтсон сайхан нутаг. За гурав дээр Завхан аймгийн Улаастай сумын үеач Цоломонгийн хурдан бор азраг гараад ирсэн. За урьшлаад байгаа. За дөрөв дээр Отгон сумын хөрөөсрөнгийн хээр азраг түүний наадлаар мөн одоо Отгон сумын Алтан гэрлийн завдар гэсэн ийм хоёр азраг одоо урьшиллаа. За манай зураглаач ари азрагнуудыг харуулахад Отгон сумын Ичин нарвын хурдан хүрэн азраг түүний ард тал дээр төдвийн хээр азраг. За ахиа цэнхэр овцтой хүүхэдтэй сайхан хээр азраг орж ирсэн бол цаадлаар нь шар овцтой хүүхэдтэй сайхан хүрэн азрагныг орж ирлээ. За Баян аймгийн 3 болог сумын үеач Баягийн өрн гэдэг азрагд оршилчих шиг боллоо доо. За хамгийн ард талд нь төдвийн хээр азраг. За түүний дээр цаана яваад байгаа хүрэн завдар азраг. За энэ нөгөө Алтан гэрлийн завдар азраг. За тийм байна. За энэ нөгөө төдвийн хээр гэдэг азраг чинь нэг арахнаас нөрүүхэн л үржлээд байгаа да. Завхан аймгийн Отгон сумын байж төдвийн хээр азраг. За Алтан гэрлийн завдар азраг. Түүний өнгөн дээр Отгон сумын хөрөөсрөнгийн хээр азраг. За цагаан овцтой хүүхэдтэй хүрэн азраг бол Завхан аймгийн Отгон сумын үеач Ичин нарвын хурдан хүрэн азраг. За ингээд тархины 3 азраг бол нэлээд зэрэгхэн гараа явцсан. За тэгээ 4 5 6 7-гийн азрагыг харуулад байгаа. За хамгийн ард тал дээр нь Баян аймгийн 3 болог сумын үеач Баягийн өрн гэдэг азраг гараад иржээ. Дунд талд нь Отгон сумын хөрөөсрөнгийн хурдан хээр азраг. За өнгөн дээр Ичин нарвын хөрөн гэсэн ийм 3 азраг одоо урьшиллаа. За манай зураглаач одоо үзэгчтэй охиндоо үзүүр азрагнуудыг харуулах байх. За энэ нэг бартаан дээр манай зураглаач замынхаа нөгөө талд мордынхон зөв талд нь гараад ирсэн байна. За Отгон баатрын хурдан шарга ингээд азраг ингээд нэлээд сэрэгхэн гараа явчлаа. За тэр үзэгчтэй охин харж байгаа барцаасаад ийм ихтэй. За ахиад одоо буруу талд нь гараад ирсэн. За энэ нөгөө замынхаа эвийг харж бас мөрөнд гахгүй болохгүй байх л да. За Завхан аймгийн Отгон сумын үеач Отгон баатрын хурдан шарга азраг инхүү.
Завхан аймгийн Отон сум үүсгэн байгуулагдсны төвөгт 90 жилийн өмнө Баяр наадмын Адуун зургийн маллай хордон азарганы уралдаанд төрүүлэн ирж түмэн олноон баясаг гар хурдлан явааны нэ. За ерөн төхөөрөмж унгууд л одоо өнгө аваа гарч ирсэн. За гарсан цагаасаа ихэл сайхан хөтөллөө. Азраг бол одоо үндсэндээ газрын жээжинд гарч ирсэн. За Завхан аймгийн Отон сум үүсгэн байгуулагдсны төвхөн яруу алдарт 90 жилийн өмнө Баяр наадмын хордон азарганы уралдааныг өнгөлж уралдаж байгаа энэ сайхан урдын шарга азраг бол Завхан аймгийн Отон сумын үеаж Отхон Баатрын урдын шарга азрагаа. За ингээ шарга азрагаараа өнөөдрийн наадманд ер нь төрүүлчих юм болоо да. За манай төрүүлж одоо үзэгчтэй охиндээ харын азрагнуудыг сайхан харуулах байх. За шарга азраг бол одоо ингээд газрын жээжинд гарч ирэхэд нэлээд сэрэгхэн гараа авчихсан. За ард дээр бол одоо Улястан Чулуунгийн хордон бар азраг их ойрхон яваад байгаа. За Чулуун Баатрын хөрөнгө гэдэг азраг чинь харин харагдхаа байсан баг чинь Завхан аймгийн Улаастай сумын үе Чулуун Баатрын хөрөнгө азраг за ингээд Отхон Баатрын хордон шарга азраг төрүүлж Отхончууд азрагныхаа дөрөв өртсөн бол за 12 азраг Сартай хөрөнгө азраг 2 хөрөнгө азраг орж ирсэн. За Чулуун Баатрын хөрөнгө азраг Улаастайгаас хамаа үзүүлж Отгоны Ичнорын хөрөнгө азраг 3 дурдаллаа. За дөрвийн азрагыг бүгдээрээ харъя. За нөгөө Баян Онгор аймгийн Урбан болог сумын үеаж Баягийн хөрөнгө гэдэг азраг чинь 4-т орж байгаа юм болоо да. 45 дугаартай мөрдсөн хөрөнгө азрагын хөө 4 дурдаллаа. Их хараас одоо дууллаа да. За 5-ын азраг Завхан аймгийн Отхон сумын үеаж Төдөө хэр гэдэг азраг 5 дугаартай мөрдөж 5 дурдаллаа. За араас нэг нөрөөхөн л төөнчдөг азраг юм да. Өксөөрхөн газар уралддаг юм байна. За Отхон сумын Ачвирийн урдан хэр азраг 6. За 7-гийн азрагыг харъя. Пүрүүсрэнгийн хэр азраг тархинд их сайхан уралдаад байсан 7. За Отхон сумын Болдбаатрын зэвд азраг 8. Алтан гэрлийн зэвтэр азраг 9. За энэ Отхон сумын үеаж Батбаатрын хэр гэдэг азраг 10 дурдалчж байгаа юм болоо да. За энэ хөө Отхон сум үүсгэн байгуулагдсны төвөгт 90 жилийн өмнө Баяр наадмын хордон азрагны уралдаан бодлонгоо сайхан болж барайнд орлоо. За Отхон сум үүсгэн байгуулагдсны төвөгт 90 жилийн өмнө Баяр наадмын хордон их нас гарааныхаа зурхад хөтлөхөд бэлэн болжээ. За энэ нэг хэдэн мөр төхөөрөмжийн загвар ороод за орж илүү. Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны төвхөн яруу алдарт 90 жилийн өмнө Баяр наадмын хордон их насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэлээ. За их насны мөрдийн уралдаанд газраас сугларсан 40 гаруй алтан дорд энэ их уралдааныхаа тэнгэр дор алтан доосон өргөж байгааг үзэгчтэй охин харж байна. За эдэн дотор бол одоо сүүлийн үед аймаг сурн орон нутгтаа тогтмол дөрвөлж харагддаг ийм олон урдан буянгууд мордсон байгаа. За Завхан нутаг бол одоо өнгөрсөн жил аймаг байгуулагдсныхаа төвд 90 жилийн өмнө Баяр наадмыг одоо тэмдэглэн өнгөрүүлж за домогт Доноо үеийн хөндийд бол одоо Отхон тэнгэрийн хорд 2014 баруун бүсгийн их таншиг наадмыг зохион байгуулсан. За ТV телевизийн уран бүтээлч хамт олон бол өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн өмнө Баяр наадмыг Монгол эх орон даяар шууд дамжуулан хүргэж байсан бол за өнөө жил одоо Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өмнө Баяр наадмыг хөө бичлэгээр үзэгчтэй охиндээ хордон мөрдийн уралдааныг нь тоомлон хүргэж байна. За Отхоны одоо морин уралдааны зам бол Мартасаад ихтэй морь даггаж яхан юм төвөгтэйхэн юм байна лээ. За тийм учраас бол одоо мордийн уралдааныг тоомлон хүргэж байна. За тэрнийг одоо манай үзэгч түмэн морины орхоотнууд одоо зөвөр ойлгоорой. За Завхан аймгийн Отхон сум гэдэг бол одоо хуучин засаг захиргааны нэг жил бол одоо яг аль аймгийн аль хөшөөний одоо хаахан талд нь алхан талд нь одоо харьяалагдчихсэн одоо тодорхойгүй байдсан байна лээ. За зүгээр одоо хаад ноёдуудын чуулганаар бол одоо энэ нутгийн Гомбожив мэрэн гэдэг хүн одоо ноёдын чуулганаар одоо хоролдож байгаад за богд очирваа нь бол Отхон тэнгэр хайрханаа бол одоо ноёдууд ер нь би явнаа чи явнаа гэж одоо булаацалдах талын өнгө аяс оронгууд нь Гомбожив мэрэн одоо хуралдаанаа орхиод гарсан гэж байгаа. За тэгээд одоо хэд хоног явсны эцэс эргэж одоо хуралдаан дээр ирээд за би одоо
Надад одоо нэг тулгын 4 жилүүд хориулаад тавьчаар хэсэгхэн газар өгч харилнуу дундаа нэг жижигхэн цагаан толгойтой юм байна. Гэ ингэж хэлэхэд нь бол одоо тухайн үеийн хурал зууж ирсэн одоо ноёдууд за энэ гомж юмэрэн одоо хэд хоног явахдаа энэ говь талруул нутаг авч таа гэж бодоод одоо хүсэлтийг нь зөвшөөрсөн гэж баа. За тэр нь одоо бол одоо энэ дундаа жижигхэн толгой цагаан толгойтой гэдэг нь отхон дэнгэр уулаа ингэж хэлж байсан. За ингэж одоо гомж юмэрэн бол одоо мэрэгэн ухаанаа гарган одоо богод очирваан уулаан одоо өөрийн нутагтаа авж үлдээд за хожимон бол завхан аймгийн отхон сум хэмээн нэрлэгдсэн ийм төвхтэй юм байна лээ. За бүгдээрээ одоо хурдан их насныхаа мөрдийн уралдааны тайлбарт уцаад орцгоё. За цагаан хувцастай хүүхэдтэй сайхан хүрэммэр гараад ирсэн бол түүний арга тал дээр цэнхэр хувцастай хүүхэдтэй сайхан хүрэммэр гараад ирлээ. За түрүүнд одоо Отхон Баатрын хурдан зээгмэр одоо харагдаад өнгөрсөн тэр дунд явж харагдаж байна. За бас сайхан алагмар гараад ирсэн завхан аймгийн отхон сумын үе яаж агван совдын алаг гэдэг мөр гараад иржээ. За өнгөн дээр нь цэнхэр хувцастай хүүхэдтэй бормор гараад ирсэн завхан аймгийн цагаан жилууд сумын үе яаж Энкватрын хурдан бормор гараад ирсэн байна. За цэнхэр хувцастай хүүхэдтэй хүрэммэр за үзүүрийн гурван мөлий халгараа ицсэн өнгөн дээрээ сайхан халиумар гараад ирсэн бол ногоо хувцастай хүүхэдтэй хүрэммэр түүний ард тал дээр гараад ирсэн завхан аймгийн отхон сумын аймгийн алдарт үе яаж үнэн бутын хөрөн гэдэг мөр байна. За 3 дээр яваад байгаа цагаан хувцастай хүүхэдтэй хөрөн зэрдмэр одоо танигдах юмэр байна. За манай зурглаачийн дууранд бол одоо нэлээд холоос тусаад байгаа болохоор хүүхдийн номер харна гэсэн ойлголт бол одоо арайхан байхгүй юм байна. За тийм учраас бол одоо цуваагаан л үндэслэж одоо ярина өгөхөөс хүүхдийн номероор одоо ярина гэдэг бол одоо жаахан төвхтэй юм байна. За тэгээд завхны отгончууд одоо манай баяр наадмын комиссийнхан бол бид бүхэнд мордийнхоо цувааг одоо гүйцэл сайхан дэлгэрэнгүй гаргаж өгсөнгүү. За тийм учраас бол одоо тэр болгоныг тайлбарлан хүргэхэд тэр болгоныг одоо таньж хэлэхэд одоо жаахан хүндрэлтэй бэрхшээлтэйхэн байна. За тэгтээ бол одоо айл болохоор үзэгчтэй хүндээ тодхон сайхан дуулгая. За өнгөн дээр сайхан бараа авцтай хүүхэдтэй халиумар гараад ирсэн. За энэ урбамар одоо арийнхаа эдэмэрнээс ихээхэн салцсан. За завхан аймгийн отхон сум отхончууд бол одоо оройн дээд очирваан хархан окторгон жимэг болсон отхон дэнгэр уулаан дээдлэн шүтдэг ийм сайхан одоо өгөөмөр зон олон за отхончууд гэлтгүй ер нь завханчууд бол одоо засаг таанчууд одоо отхон дэнгэр уулаан дээдлэн шүтдэг за мөн цаас отхон дэнгэр уул одоо яахан аргагүй окторгон жимэг болсон ийм сайхан уулаа. За богод очирваан уулынхаа өр үлд одоо байдаг завхан аймгийн отхон сум өнөөж сум үүсгэн байгуулагчдын төвд 90 жилийн баяр наадмыг ийхүү одоо захиан байгуулж хурдан их насны мэргараныхаа зурхаагаас эргээд үндсэндээ газрын тал орчмыг дууллаа. За сайхан хээр алагмар гараад ирсэн энэ агван совдын хээр алаг гэдэг мөр за хээр алагмарны өнгөн дээр бол одоо завхан аймгийн цагаан жилууд сум яаж Энкватрын хурдан бормор гараа авчиж харагдлаа. За мөн одоо завхан аймгийн отхон сумын пүрэв сүрэнгийн хөрөн гэдэг мөр явчихж байгаа бол за энэ дэлгэцэн харагдж байгаа хөрмөрийн отхон сумын алтан гэрлийн сартай хөрөн гэдэг мөр байна. За шар хувцастай хүүхэдтэй сайхан хээрмэр харагдаад өнгөрлөө цэнхэр хувцастай хүүхэдтэй зээрдмэр за энэ нэг отхон сумын пүрэвсэрэнгийн зээрд гэдэг мөр байна үзэгчтэй зүүнний заадлаар аймгийн алдарт яаж үнэн бутын хурдан хээрмэр урьдчилаад байгаа харагдлаа. За 3 мөрний өнгөн дээр завхан аймгийн отхон сумын яаж алтан гэрлийн сартай хөрөн гэдэг мөр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За манай зөвлөж одоо ахаа заах мөрчлөх баг. За халиу мөрнийг замаас гарч үзээд эргээд одоо замдаа нийлж байгаа бол одоо сайхан хөтөлж уралдаж байгаа арын эдэмэр тохоод ирэнгүүд одоо замаас гарсан болтой байна. За хамгийн надлаар алтан гэрлийн хурдан сартай зэрдмэр яваад байгаа. Түүний задлаар цэнхэр хувцастай хүүхэдтэй сайхан хээрмэр гараад ирсэн бол агван совдын алаг гэдэг мөр хамгийн задлаар нарж ирсэн уршилж байна. За одоо манай зурглаж үзэгч та бүхэндээ тун удахгүй үзүүрийн мөрдүүдийг харуулга баха. За нэг суугаад эргээд одоо үзүүр дээр очиход одоо замын бартаасаад бол одоо жаахан төвхтэйхэн байгаа. Үзүүрийн нэг хэдэн мөр бараг игнээд авцсан болоо да. За 7-8 мөр бараг игнээд авчи. Өнгөн дээр агван совдын алагмар гараад ирсэн байна. За хамгийн ард талдан дээр чар утастай хүүхэдтэй хүрэммэр гараад ирсэн аймгийн алдарт яаж үнэн баттын хөрөн гэдэг мөр. За ийм төсийг бол одоо баруун нутаг руу бол одоо хондон гэж ярьдаг. Үнэн баттын хондон мөр хамгийн ард нь гараад ирсэн бол за түүний өнгөн дээр алтан гэрлийн зэрдмэр гараад ирсэн байна. За одоо харин өнгөн дээр завхан аймгийн цагаан жилууд сумын үе яаж Энкватрын хурдан бормор гараад ирсэн. За ахаад агван совдын алагмар үзүүр авч эхэллээ үзэгчтэй. Завхан аймгийн отхон сумын үе яаж агван совдын алагмар цагаан жилууд сумын үе яаж Энкватрын хурдан бормор одоо өнгөн дээр уралдаад байгаа. За цагаан утастай хүүхэдтэй Отхон Баатрын хурдан зэрдмэр гараад ирсэн байгаа болтой байна. Завхан аймгийн отхон сумын үе яаж Отхон Баатрын хурдан зэрдмэр за Отхон Баатар руу яаж дөрөнд одоо
Асарганы уралдаанд хурдан шаргуулсан дөрвөн магнад хурдлуулсан бол их насны мөрдийн уралдаанд хурдан зээрдмөр ахиад хайрагдуулахыг жирэн байх газаргүй. За хамгийн надлаар яваад байгаа цагаан хувцастай хүүхэдтэй зээрдмөр одоо танигдахгүй мөр. За түүний ард талд яваад байгаа ногоон хувцастай хүүхэдтэй хөрөмөр бол Завхан аймгийн Отхон сумын үе яаж Үнэн Бутын хурдан хөрөмөр. За тэгээ Завхан аймгийн Отхон сумын Алтан гэрлийн зартай зээр тэгээ за үндсэндээ одоо нэг тарихны 7 мөр явж явахад нэг нь танигдахгүй мөр 5 нотгоны мөр нэг нь цагаан жолоотын мөр за ингээ ихнээс урайнд орж ирэхэд Завхан аймгийн цагаан жолоосон юм яаж Инкватрийн хурдан бормор төрүүлж Отхон сумын бүрүү сүрэнгийн хондон мөр аман хөзөөдөж за Отхон сумын Отхон баатрын зээрдмөр айргийн 3 турдалсан бол аймгийн алдарт үе яаж Үнэн Бутын хондон мөр айргийн 4 турдалж за энэ Агван сувдын алаг мөр айргийн 5 турдалж байгааг үзэгчтэй охин харж байна. За энэ хөө отхончууд их насныхаа мөрдийн уралдаанаас дөрвөн айраг хүртлээ. Түрүүн бол одоо цагаан жилуудаас тодорлоо. За 6-аад нөгөө Отхон сумын Алтан гэрлийн зартай зээрдмөр ороо авчих шиг боллоо. За энэ хөө Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны түүхт 90 жилийн өмнө наадмын хурдан их насны мөрдийн уралдаан бодлонгоо сайхан болж өнгөрлөө. Газар-газараас үлдэрсэн 40 гаруй алтан дурдаа доосон өргснөөс цагаан жилууд сумын үеч Инкватрийн хурдан бормор төрөө магнад хурдалж за Завхан аймгийн Отхон сумын бүрүү сүрэнгийн хондон мөр аман хөзөөдөж мөн одоо Отхон сумын Отхон баатрын хурдан зээрдмөр айргийн 3 турдалсан бол аймгийн алдарт үеч Үнэн Бутын хондон мөр айргийн 4 турдаллаа. За айргийн 5-д Отхон сумын үеч Агван сувдын алаг мөр одоо тус урдаллаа. За эрхэм хүнд үзэгчтэй Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 90 жилийн өмнө наадмын хурдан соёолын насны мэр гарааныхаа зурхаагаас өдлөхөд бэлэн болжээ. За соёолын харьцангуй зөөхөн уралдсан да. За ингээд соёолын эргэлээ. Хамгийн надлаар нь сайхан бор үрээ өнгө аваагаар авчиж харагдлаа. Завхан аймгийн Отхон сумын үеч Пүрэв сүрэнгийн бор гэдэг үрээ. За Пүрэв сүрэн үеч одоо түрүүнд их насны мөрдийн уралдаанд хурдан зээрдмөр ам хүзүүнд хурдлуулсан. За азарганы уралдаанд хурдан хээр азарган 6 хурдалсан. За бас л одоо Отхоны Пүрэв сүрэн гэдэг үеч одоо нутгийнхаа даван дээр сайхан наадаж байгаа юм үеч. За мөн одоо Отхон сумаас Отхон баатар үеч хурдан шар газаргаан төрүүлгэж хурдан зээрдмөр одоогийн байдлаар хайргдуулаад байна. За соёолын насны мөрдийн уралдаанд бол одоо харьцангуй цөөхөн үрээ оролцсон. За 19 үрээ одоо өртгүүлсэн байлаа. За цагаан зоон нэмнэтээ сайхан зээр дүрээ өршөлтж байгаа харагдаж байна. За тэр зээр дүрээ үзэгчтэй энэ Завхан аймгийн Отхон сумын үеч Батмөнхийн хөрөн үрээ юм болоо да. За тэгээ үзүүрийн үрээнүүд нэлээд цуваа авсан байгаа харагдаж байна. Манай зурглаач одоо тунгуудахгүй үзүүр дээр очих бах. За дөрөв зүгээр морд эргэнгүүд хамгийн надлаар нь Завхан аймгийн Отхон сумын үеч Пүрэв сүрэнгийн хурдан бор үрээ өнгө аваад гарч харагдаж байсан. За соёолын насны мөрдийн уралдаан гэдэг бол хамгийн одтой хамгийн хэмэртэй ийм одоо нас байдаг. За ам хүзүүн дээр дөрөв үйл шир цаан сайхан хээр үрээ гараад ирсэн тэр танигддаг үрээ байна. Өнөө жил Завхан аймгийн Яруу сум үүсгэн байгуулагдсан 90 жилийн өмнө нааданд айрагдж байсан Алдар хааны Баян мөнхийн хээр алаг үрээ гараад иржээ. За Завханы ярууд одоо агаас сайхан нөрөвхөн дуулсаар угаад л тэгээ тархинд гарч ирээд за яг одоо зүтгэж уралцаар угаа айрагдж байсан юм байгаа юм. Их сайхан барилгадуухан хийцтэй дөрвөн мөчиг сайхантай газрын бол тун яваачхан юм үрээ байлаа да. За өнгөн дээр улаан цамцтай хүүхэдтэй сайхан хээр үрээ гараад ирсэн Отхон сумын үеч Пүрэв сүрэнгийн хурдан хээр үрээ гараад иржээ. За Пүрэв сүрэнгийн бор үрээч мөн гараад ирсэн байгаа харагдаж байна. За дөрөв дээр Алдар хааны Баян мөнхийн хурдан хээр үрээ. За тав дээр ногоон цамцтай хүүхэдтэй цавдар үрээ гараад ирсэн Отхон сумын аймгийн алдарт үеч Үнэн Бутын цавдар үрээ гараад иржээ. Үнэн Бут үеч дөрөнд одоо хурдан зээрдмөр айргийн 4 турдлуулсан бол соёолынгийн уралдаанд хурдан цавдар үрээ 5 дээр гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За тодулаан хувцастай хүүхэдтэй сайхан хул хээр үрээ гараад ирсэн. За ахаа сайхан бор үрээ. За эднэр бол одоо үндсэндээ тархины нэг хэдэн мөрдийн ард дээр яваад байгаа. За нэг 10-аар яваад байгаа мөрдийн болоо да. За сайхан бор үрээ нэг гараад ирсэн Завхан аймгийн Улайстай сумын үеч Бат Отхоны бор гэдэг үрээ нараас уршиллаа. Морин үрээ сайхан араас одоо гарч ирээ уршилсан үзүүрийн 5 үрээний ардаар гараад ирсэн байна. За үзүүрийн үрээнүүдийн өнгөн дээр Пүрэв сүрэнгийн хурдан хээр үрээ гараад иржээ. Түрүүнд одоо хээр азаргаа унж 6 дурдалсан хүүхэд мөн баг шиг байна. За Алдар хааны Баян мөнхийн хурдан хээр үрээ өнгөн дээр гараад ирсэн юм шиг байна. Завхан аймгийн Алдар хаан сум болоод бас л одоо яахан аргагүй хурдан хурц хөлөг
дүгмөр сайн үе ачтараа алдартай нутгаа алдар ханаас одоо Монгол улсын манлаа уяа цоо хүүгэн дөр зүрэн Монгол улсын алдарт уяа жигждийн нямдар тэргүүтээ олон сайн үе ачтар төрөн гарсан байдаг. За Баянмөнхийн алаг хүрээний цаадлаар энэ Үнэнбатын урдын завдрүүрээ орж ирсэн бол цаадлаар нь Пүрэвсрэнгийн урдын хэр гэсэн юм 3 азарган үрээ гарч ирээд хөтөллөөдөө үзэгчтэй. За соёл насны мөрдийн уралдааны тоосонд норсон хүн бол тэр жилийнхээ хэмрийг бүтэн сэргээдгээ гэж манай морин дайртай Монгол томон морион дэдэлдэг мортон заяат Монгол томон наадамчин олон бол одоо ингэж бэлэгшээдэг яахан аргагүй юм хэмрийн нас угаа соёлон гэдэг бол за дөрөв дээр энэ Пүрэвсрэнгийн хурдан бор үрээ гараад ирсэн. За ногоо утастай өгөхөдөө сайхан азарган хүрэн үрээ гараад ирсэн бол цаадлаар нь Завхан аймгийн Улаастай сумын яаж Бат утхны хурдан бор үрээ. За ингээ үзүүрийн 6 үрээний хооронд нэг үзүүштэйхэн уралдаан гарахыг чирнэ байг газрыг уулуулаа явчлаа. Өнгөн дээр Үнэнбатын цэвдэр үрээ гараад ирсэн. За тэгээ Завхан аймгийн Отгон сумын яаж Пүрэвсрэн гэдэг үе яаж бор үрээ хээр үрээ хоёр мордуулсан 2 улаан тарихны 6 үрээнд гараад ирсэн. Хамгийн наадаар ногоо авцтай өгөхөдөө сайхан хүрэн үрээ нэг яваад байна да. Сайхан алдтай араамтай азарган хүрэн зэр дүрээ нэг ороод ирсэн. За ингээ өнгөн дээр одоо Үнэнбатын хурдан цэвдэр үрээ Алдар хааны Баянмөнхийн хурдан алаг үрээ хоёр гараад ирсэн. За Завхан аймгийн Яруу сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн өн баяр нааданд аяр гэдэж байсныг бол одоо тодхон сайн санаж байна. За ТV телевизийн уран бүтээл хамт олон өнөө жил ардын өвсөлийн 93 жилийн үндэсний баяр наадам. За түүний дараагаар Ховд аймгийн Дарив сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн за Ховд аймаг зохион байгуулагдсан Галдан бошигтгааны мэндэлсний 375 жилийн баруун бүсийг таньшиг наадам. За Завхан аймгийн Яруу сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн Ховд аймгийн Цэцэг сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн за Говьалтай аймаг зохион байгуулагдсан Ахтуу 2 тод манлайгийн наадам гэ үндсэндээ одоо 6 7 том уралдааныг өнөө жил Монгол их оронд яар шууд дамжуулан үргэсэн. За түүний нэг нь бол Завханы Яруугийн 90 жилийн ойг одоо үзэгчтэй авахндаа үргэсэн. За Яруугийн 90 жилийн ойд айрагдсан Баянмөнхийн алаг үрээ одоо дархинд гараад ирсэн. За дэлгэцний харагдаж байгаа хэр үрээ бол Завхан аймгийн Отгон сумын үе яаж Пүрэвсрэнгийн хурдан хэр үрээ. За хурдан бор үрээ нь одоо ард дээр яваад байгаа. За хоёр дээр яваад байгаа юм байна. Өнгөн дээр нь Улаастай Бат утхны хурдан бор үрээ гараад ирсэн бол Баянмөнхийн алаг үрээ 3 дээр энэ 4 үрээний за наадлаар нь орж ирсэн цавдар үрээ бол аймгийн алдарт үе яаж Үнэнбатын цавдар гэдэг үрээ. За утганы Пүрэвсрэн гэдэг үе соёлонгийн уралдаан дээр нь хоёр чүрээ хайрагдуулахыг байг газаргүй болоо явчлаа да. Их насны мөрдийн уралдаанд мөн одоо хурдан зардмараа ам үзүүнд урдуулсан. За азарганы уралдаанд хурдан хэр азарга нь арайхан хайрагж чадлагүй одоо 6 7-оор орчиж байсан да. За Улаастай Бат утганы бор гэдэг үрээ чинь нилээн зэрэгтэн за нэг үүдэн хамир яриатайгаар авчиж байгаа юм болоо да. За өнгөн дээр нь бол одоо Пүрэвсрэнгийн хэр гэдэг үрээ яваад байгаа. За Алдар хааны Баянмөнхийн алаг гэдэг үрээ ч бас одоо газрын хоолд нэг их суудаг үрээ байна лээ да. Тун яваач юм зүтгэж уралддаг онцлогтой юм үрээ юм байна лээ. За тэгээ өксүүрхэн давлантай газар бол одоо бүрч зүтгээд уралдаж байгаа байлгүй. Өнөөдрийн нааданд энэ Баянмөнхийн алаг үрээг бас одоо айргаас асахгүй рэнүүдийн нэг баха. За наадлаар нь Үнэнбатын хурдан завдар үрээ яваад байгаа. За ингээ манай зураглаач бол одоо үзүүрийн дөрвөн үрийг харуулад байгаа юм Пүрэвсрэнгийн хэр үрээ одоо үзүүрдүүгээ гараа авцсан да. За энэ хэдэн үрээний өнгөн дээр бол одоо Улаастай сумын яаж Бат утганы хурдан бор үрээ яваад байгаа морин үрээ. За хоёр морин үрээ, хоёр азарган үрээ гараад ирсэн. За зүгээр ханамал уяатай хатмал морин зөөлөн, хурдан орсон морин зөөлөн гэдэг бол ер нь хаа газрын наадмыг л ер нь дийлж уралдаж байдаг да. За хурдан орсон морин зөөлөнгүүтэй энэ тэн цүүхэн сайхан уралдаж байгаа азарган зөөлөнгүүд бол одоо гарцаа байхгүй одоо сайн азраг болохоо л харуулж байгаагийн нэгэн тод батлага авах. За арын мөрдүүдийг одоо манай зураглаач үзэгчтэй авахндаа харуулж байгаа шиг байна. За арын мөрдүүдийн хөл ер нь тун ширүүх юм аа. За энэ ч одоо 19-оос 60 олон юм аа. Зүгээр 20 30 гаруй үрээнүүд одоо мордсон юм шиг байна. За бүртгэл бол одоо 19 хүн үрээний бүртгэл ирсэн байгаа. За Завхан аймгийн Сонгон сум үүсгэн байгуулагдсны түүхэн нэр алдарт 90 жилийн өн баяр наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдаан гарааныхаа зурхаагаас эргээд үндсэндээ газрын жишээнд гарч ирсэн. Одоо бол барайнд ороход ер нь тун зөөхөн орон үлдсэн. За Завхан аймгийн Сонгон сумын өнөө жилийн одоо түүх 90 жилийн өн баяр нааданд газраас олон одоо уяачид олон хурдан одоонууд одоо хүрэлцэн ирлээ. За Отгон баазын хурдан зэрэг соёлын одоо сайн харагдаад өнгөрлөө. За үзүүрийн эдэн үрээний өнгөн дээр Завхан аймгийн Улаастай сумын уяач Бат утганы хурдан бор үрээ гараад ирсэн бол Пүрэвсрэнгийн бор үрээ буруу талаар нь ташаагийн дээр ороод ирлээ. За 12 үрээний наатал Завхан аймгийн Отгон сумын аймгийн алдарт уяач Үнэнбатын хурдан завдар үрээ яваад байгаа Завхан аймгийн Алдар хаан сумын уяач Баянмөнхийн хурдан хэр алаг үрээ ороод ирсэн. За Алдар хаан сум бол одоо Отгон сумтай хил залгаа оршдог. За Отгон дэнгэр хайрхан бол одоо Алдар хаан Отгоны ер нь одоо бараг залгаа нутаг дээр оршдог ийм сайхан хайрхан да. За ингээ соёлон бараанд орж ирэхэд Отгон сумын яаж Пүрэвсрэнгийн хурдан бор үрээ төрүүлж Алдар хааны Баянмөнхийн алаг үрээ ам үзүүллээ. За 3 үрээ гарий. За энэ нөгөө Бат утганы хурдан бор үрээ орж ирж байна. 3 дэн Үнэнбатын хурдан завдар үрээ ороо явчих шиг боллоо. За айргийн давд
Завхан аймгийн Отхон сумын үеж Пүрэвсрэнгийн хурдан хэрвээ урдлаа. За ингээ Пүрэвсрэн үеж одоо соёолын насны мөрдийн уралдаанаас 1 рүү 2 хайрыг хүртэж Унган нутгийнхаа 90 жилийн ам бэр нааданд оттойхон сайхан наадаж байна. Их насны мөрдийн уралдаанд хурдан зээрд мөрн ам хөзөөдсөн. За Завхан аймгийн сонгон сум үүсгэн байгуулагдсны төвхт 90 жилийн өмнө наадмын хурдан хязаалан насны мэр гарааны зурхаар хөдөлж байгааг үзэгчтэй хүн харж байна. За хязаалангийн уралдаанд харьцангуй одоо урд урдаг насуудаа бодвол олон мөрмөрдлөө. За газраас сугларсан 40 гаруй 50-аад одоо үрээ энийг уралдааныхаа тэнгэр дор алтандаас өнгөрөхөөр ийхүү гарааны зурхаар хөдөлж байгааг үзэгчтэй хүн харж байна. За өнөө жил одоо Завхан нутаг эртхэндээ одоо зун жунслаг сайхантай байсан хэдий. За сүүлхэндээ бол одоо хороо багтай жаахан одоо гандамал дуухан байгаа. За тэгээд тоосчлд одоо жаахан ихтэй байгаа. Ийм одоо дүр зураг анзаарагдаж байна. За Завхан аймгийн Отхон сум. За түрүүнд одоо үзэгчтэй охиндоо хэлсэн богод очирваан уулынхаа өөрвөлд оршдог ийм сайхан нутгаа. За Отхон нэнгэр хайрхныг бол одоо Завханчууд төдийгүй Монголын одоо зүсгтэн мянган ард түмэн бол одоо дээдлэн шүтдэг. Ирэх жил бол одоо Отхон нэнгэр уулын их тахилга баяр наадам тохионд саа ингээд хурдан хязаалан насны мэр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэлээ. За отхончууд харин одоо бүх мөрдөн төхөөрөмжний цаагуур оруулаад мандалагчийн тохиогоор ямар нэгэн бодлоо маргаангүй нэгэн зэрэг сайхан эргүүлж байгаа. За ингээд морин уралдааны зам бол одоо алс урханаа нилээн ирнэ өгсөд уралдчихлаа. За мордын тамир тэнхэг бол ихээхэн шалгадаг ийм уралдааны замтай газар юм байна. За манай зөвлөж одоо үзэгчтэй охиндаа Отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өмнө наадмын хурдан хязаалан насны мэрэгдийн уралдааны үзүүрийн үрээнүүдийг одоо харуулах байх. За хамгийн наадлаар нь сайхан хондон үрээ гарч ирээд л уршилж харагдаж байна. За ингээд жаахан одоо нарны үүд хэмээр юм уу жоохон хялаж харагдаад байна да. За тэгээд дээрээс нь одоо манай зөвлөгч нүрэн дараа жоохон холхноос усаад байна. Шар замцтай хүүхэдтэй сайхан хээр үрээ хүрэн үрээнд одоо уршилчлаа. За арын эдэн үрээний дунд дээр Говьлтан аймгийн Тайшир сумын байж Дэцэггийн хонгор гэдэг үрээ сая одоо харагдаад өнгөрч байгаа шиг байна. Улаан замцтай хүүхэдтэй хүрэн үрээ гараад ирсэн. Энэ Пүрэвсрэнгийн хөрөн гэдэг үрээ гараад ирсэн. За Отхоны Пүрэвсрэн гэдэг үе яаж одоо нас болгонд бол мордуулсан нас болгонд ер нь номер дуудуулж уралдуулаад байна. Сайн одоо яаж юм аа. За арын эдэн үрээний өнгөн дээр бор үрээ гараад ирсэн. Завхан аймгийн Отхон сумын үе яаж мөнх төгсийн хурдан бор үрээ байна. За тэгээ арын үрээнүүдийн хөл ерөн тун ширүүх байна. Завхан аймгийн Отхон сумын үеж Отхон баатрын алтар гэдэг үрээ бас одоо гараад ирсэн. За Отхон баатар Пүрэвсрэн гэдэг үеж хоёр үеийн нөрөөл ер нь их дуулдаж байна да. Отхон баатар үеж хурдан ширээ газаргаан төрүүлгэлээ. Их насны мөрдийн уралдаанд зээрдмэр айргийн 3 турдлууллаа. За Пүрэвсрэнгийн хувьд одоо анцрагны уралдаанд хурдан хээр азраг 7 турдалсан. Ихнес одоо хамаг үзүүлсэн. Соёлынгийн уралдаанд бор соёлон төрүүлж хээр соёлон айргийн 5 турдалчихлаа. За дахиад одоо энэ ярьж дуусаагүй байтал хурдан хээр үрэн одоо энэ дэлгэцнээ харагдаж байгаа шиг байна. Цагаан утастай хүүхэдтэй сайхан хүрэн үрээ гараад ирсэн. Завхан аймгийн Отхон сумын үеж Отхон баатрын хурдан алтар үрээ байна. За арын үрээнүүдийн хөл нэг иймэрхүү. За бас одоо болоогүй ширүү хүмүүлтэй байгаа. За өнөө жилийн одоо Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны төвхөн Ярвалдар 90 жилийн өмнө наадамд за Завхан аймгийн Отхон сумын үеэжтээс гадна хил залгаа орших цагаан чулуут алдар хаан за тэгээд Говьлтан аймгийн Тайшир, Баян хонгор аймгийн Гурван булаг зэрэг сумдаас за 3 аймгийн уяачид ямар ч гэсэн цугулцсан юм байна. 3 аймгийн төлөөлөлсөн уяачид одоо энэ Завхан аймгийн Отхон сум, Отхон нэнгэр уулынхаа өрвөлд одоо ирж хурдан урт хүлэг мөрдийнхоо одоо шанцыг шалгаж байгаа. За бас л одоо отхончууд үнэхээр сайхан наадмыг зохион байгуулж байна. Өнөө жил одоо Завхан аймгийн Дөрвөлжин, Яруу, за Сонгон зэрэг сумдын тэгшэн баяр наадмууд болсон. За ямар ч гэсэн миний мэдхээр за тэгвэл тэдгээр одоо ойтой сумд
аймагуудын нэг нь бол Завхан аймгийн Отхон сум аа. За ингээ Отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн баяр наадмын хурдан соёолын нас нэмэрд гарааныхаа зурхаагаас эргээд үндсэндээ газрын тал өнгөрж байгааг үзэгчтэй авах харж байна. Хоёр хүрээний цаа талд нь яваад байгаа халтар үрээ бол Завхан аймгийн Отхон сумын Отхон баатарын хурдан халтар үрээ. За эн чинь ахаад наад алтан сайхан хөрөн цагаан авцтай хүүхэдтэй хөрөн үрээ гараад ирсэн халиун үрээ. За энэ нөгөө их насныхаа дүрсийг өгчөж байгаа юм биш үсттэй. Манай найруулагч одоо жаахан монтажн дээр алдаа гаргацсан биш байгаа да. Цагаан авцтай хүүхэдтэй халтар үрээ ямарчсан Завхан аймгийн Отхон сумын Отхон баатарын халтар үрээ гараад ирлээ. За бор үрээ гараад ирсэн Завхан аймгийн Отхон сумын Батмөнгийн хурдан бор үрээ гараад ирж харагдаж байна. Нэмнэтээ сайхан хүрэн завтар үрээ гараад ирсэн ногоон овцтой хүүхэдтэй сайхан халтар үрээ бас гараад ирж харагдаж байна. За Говьтай аймгийн Тайшир сумын үеж Дэсцэггийн хонгор гэдэг үрээ дээр хамгийн цаатлаар гарч ирсэн уршилж харагдаж байна. За наадлаар сайхан дэлттэй бор үрээ уршилсан бол цагаан нэмнэтэй хурдан хэрүүрээ цаатлаар нь уршиллаа. За хүүхдийн номер харагдахгүй байгаа болохоор одоо тэр болгоныг одоо үзэгчтэй авахндаа дуулгах гэдэг юм жаахан төвхтэй хүн байна. За тэрнийг одоо манай үзэгчтэй морны орхоотнод отхон шууд таавхан одоо зөвөр ойлгоорой. За ТV телевизийн уран бүтээлч хамт олон өнөө жил одоо олон сайхан уралдааныг эх орон даяар шууд дамжуулан хүргэснээс гадна олон сайхан одоо сумдын тэгшэн баяр наадмыг одоо ингэхөө бичлэгээр хүргэж байгаа. За түүний нэг нь бол одоо Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн баяр наадмаа. За бид бүхэн өмнө нь бол одоо Говьтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн баяр наадмыг хүргэлээ. Болгон аймгийн Хотог өндөр сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн баяр наадмыг мөн одоо хүргэсэн. За Дорногов аймгийн Хөвсгөл сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн баяр наадмын хурдан мөрдийн уралдааныг мөн одоо хүргэсэн. За гэх мэтчлэн бол одоо ТV телевизийн уран бүтээлч хамт олон Монгол орны өнцөг улам бүрт болсон одоо олон сайхан уралдаануудыг морин тайртай Монголд мөн үзэгчтэй авахндаа ингэж цаг алдалгүй одоо түргэн шуурхай хүргэдэг. За Отхон сумын одоо 90 жилийн баяр наадмыг бол 6 насны хурдан мөрдийн уралдааныг үзэгчтэй авахндаа тоомлон хүргэж байна. За хоёр хүрээний наад талд нь бол одоо Завхан аймгийн Отхон сумын үеж Отхон баатарын хурдан алтар руу яваад байгаа. За Отхон баатар руу яаж одоо шар газаргаан төрүүлгээд хурдан зэрдмөрөө хайргдуулсан хязаалангийн уралдаанаас ахиад хайрыг амсхийг чирнэ байх газрыг бол явчих харагдаж байна. За отгоны одоо морин уралдааны зам одоо их бартаасаад ихтэй юм аа. За тийм болохоор мордийг бол одоо ойрхоноос дагах боломж яахан амсах юм байна. За хүрэн үрээ энэ нөгөө пүрэв сүрэнгийн хүрэн үрээ уршилж байгаа юм байна. Завхан аймгийн Отхон сумын пүрэв сүрэнгийн хүрэн үрээ. За соёолынгийн уралдаанд хоёр хайрыг хүртчихсэн. За ингээд Батмөнгийн хурдан бор үрээ төрүүлж пүрэв сүрэнгийн хурдан хүрэн үрээ хамаа хөзөөдөж за Отхон баатарын хурдан халтар үрээ айргийн 3 турдалж байгааг үзэгчтэй харж байна. За пүрэв сүрэн Отхон баатар гэдэг үеж ер нь нас болгонд л ер нь нэмэр хайргдуулж байгаа юм байна да. За хязааланд хоёулаа хайргдууллаа. За 4 үрээ гарыг Говьтай аймгийн Тайшир сумын үеж Дэсцэггийн хурдан урын хөө 4 турдаллаа. За Говьтай Тайшраас ирж уралдаж за Отхон нэнгэр уулын өөрвөлээс одоо энэ хөө хайрыг амслаа да. Дэсцэг гэдэг үеж за 5 үрээ гарыг Улаанмалгайтай хүүхэдтэй сайхан хул үрээ орж ирсэн бол хамгийн наадлаар нь бор үрээ Отхон сумын үеж мөнгө төгсийн хурдан бор үрээ орж ирлээ. За хашир хүүхдийн наалаг үрээгээр шахсаар байгаад л тавд орлоо одоо. За одоо энэ манай зураглаачийг дээрээ унахчааг байгаа та. За энэ Отхон сумын мөнгө төгсийн хурдан бор үрээ хайргийн тавд урдаллаа. За ингээд хязаалан насны мордын уралдаанаас отхончууд 1-4 3 хайрыг хүртсэн бол Говьтай дэшрээс Дэсцэггийн хурдан хонгор үрээ хайргийн 4 дурдаж за хязаалан насны мордын уралдаан бодлонгоо сайхан болж өрөөнд орлоо. За богд очирван улаан дээдлэн шүтсэн Отхон нэнгэр хайрханаа оройдон залж дээдлэн шүтсэн Завхан аймгийн Отхон сум одоо отхончуудын их баяр зэнгэл наадам сум байгуулагдсны төвд 90 жилийн баяр наадмын хурдан шүтлэн насны мөрд гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан өдөллөө. За шүтлэн бол одоо хамгийн олон уралдсанаас байлаа. Газраас сугларсан 50 гаруй алтан дууртууд ийхүү гандургын туурайгаараа газар өмбөрдөн
Огторгон жимэг болсон отхон тэнгэр уулынхаа өр вэлээр алтан доосон өргөж байгааг үзэгч та бүхэн харж байна. За цаа талаар нь бол одоо хангаан сайхан сүрлэг уулсууд өнгийн байгааг үзэгч та бүхэн харж байгаа. За Завхан аймгийн Отхон сум бол одоо хойд талаараа Завхан аймгийн Алдар хаан сумтай хил залгаа оршдог ийм одоо байгалийн үзэгслэн бүрдсэн ийм сайхан нутаг аа. За Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны түүхэн 90 алдарт 90 жилийн өмнө наадмын хурдан шүтлэн насны мөрдөнхийн хоо гарааныхаа зурхаагаас эргээд за бүх мөрдийг төхөөрөмжийн загвар оруулаад манлайлагчийн төхөөгөөр нэгэн зэрэг сайхан эргүүлсэн за хэдхэн мөчийн драманы зураглаж одоо үзэгч та бүхэндээ үзүүрийн ирээнүүдийг харуулах байхаа. За сайхан шарга үрээ гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Цэнхэр уцтай өгөхөдөө сайхан хөрөн үрээ гараад ирсэн Завхан аймгийн Отхон сумын яаж Батмөнхийн хурдан хөрөн үрээ байна. За Батмөнх гэдэг үеэж түрүүнд одоо за аль насан дээр үлээ бас одоо номер дуудуул уралдаад байсан да. За хязгаалангийн уралдаанд хурдан бор соёолын дөрвөн магнад хурдалцсан юм байна. За хөрөн үрэн ямарсан тархинд гараад ирсэн сайхан шарга үрэн гараад ирсэн баг харагдаж байна. Завхан аймгийн Отхон сумын үеэж Мөнхбөөрийн урдан шарга үрээ байна. Нэмнэтэй хээр үрээ гараад ирсэн байна. Хамгийн наадлаар ягаан өмнөхтэй өгөхтэй сайхан хээр үрэн гараад ирсэн байна. Говь Алтай аймгийн Дэлгэр сумын үеэж Ширавнан бүүгийн хээр гэдэг үрээ бас одоо гараад ирсэн уршилчлаа. За Завхан аймгийн Отхон сумын үеэж Ган төмрийн хоол гэдэг үрээ бас одоо харагдаад өнгөрч явах шиг байна. За манай зураглаач одоо үндсэндээ тархины нэг 10 эдэн үрээний ар дээр 20 дор яваад байгаа эдэн үрээг харуулж явах шиг байна. За 3 үрээний ар дээр сайхан буур үрээ гараад ирсэн бол цэнхэр өвцтэй өгөхөдөө сайхан хонгор үрээ гараад ирлээ. За отхончууд одоо морины хөмсөйхэн одоо бүртгэлэл бид бүхэнд одоо дэлгэрэнгөө сайхан гаргаж өгсөнгөө дээ. За тийм учраас одоо тэр болгоныг одоо зарлахаж яахан төвхтэй хэн байна. За төвхтэй хэн өдөгөө одоо мордон гүйцсэн танихгүй болохоор одоо тэр болгон тэрний үрээ энэний үрээ гэдэг одоо хотлаа яриад яах вэ зүгээр яг ирсэн дарааллынхаа дагуу 5 морныхон цуваанд одоо баригдчихэл одоо үзэгч та бүхэнд тайлбарлан хүргэе. За яг үннийг хэлэхэд бол одоо Завхан аймгийн Отхон сумаас бол одоо ингэж морин уралдааны одоо хурдан мордын уралдааныг бол одоо хүргэж байгаагүй юм байна. За өнгөрсөн жил зүгээр Завхан аймгийн Алдар хаан сумын нутаг за домогт одоо 7 түмэн адуутай Доноо баяны хөндийгөөс Завхан аймгийн 90 жилийн баруун бүсийн таншиг наадмыг бол одоо Монгол эх орон даяар шууд дамжуулан хүргэж байлаа. За өнөө жил бол Завхан аймгийн Яруу сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн өмнө наадмыг Биндрая нуурын хөвөөнөөс за Хаг нуурын хөвөөнөөс одоо Монгол эх орон даяар ТV телевизийн уран бүтээл хамт олон одоо шууд дамжуулан хүргэсэн. За энэ цаг мөчид одоо Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өмнө наадмыг инхүү одоо бичлэгээр таймлан хүргэж за энэ цаг мөчид одоо хурдан шүтлэн насны мөрд гарааныхаа зурхаагаас эргээд газрын одоо нэг бараг 2.1-д орж ирж байгаа юм болоо да. За хамгийн надлаар нь цэнхэр өвцтэй өгөхөдөө сайхан халтар үрээ ороод ирж харагдаж байна. За энэ халтар үрээ бол дараахан танигдахгүй үрээ. За манай зургаач одоо үзэгч та бүхэндээ үзүүрийн үрээнүүдэд нэвтгэн туулаад одоо өнгөний үрээнүүдэд харуулах хэрэгтэй байна. За морд бол одоо ихээхэн зовчихсан. Завхан аймгийн Отхон сумын морин уралдааны зам бол одоо өгсдөг, уруудадаг, бартаасаад ихтэй ийм одоо тавилантай газар юм байна. За тийм болохоор бол мордын тамирыг бол одоо аргагүй шалгасан ийм уралдаан болж байгаа. За энэ Завхан аймгийн Отхон сумын үеаж Отхон Баатарын хурдан хөрөн үрээ гараад ирсэн бол хар дээр нь 100 нэмнэтэй сайхан хээр үрээ гараад ирлээ. За түүний өнгөн дээр сайхан морин дэлтэй хар үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За уршилнаа урд нь одоо ахаад үрээ яваад байгаа болтой байна. Цэнхэр өвцтэй өгөхөдөө сайхан хээр үрээ гараад иржээ. Цэнхэр өвцтэй өгөхөдөө халтар үрээ. За хүүхдийн номер харагдсангүй. За сайхан хул үрээ гараад ирсэн. Энэ нөгөө Говь Алтай аймгийн Дэлгэр сумын үеаш Ган зүргийн урдан хул үрээ байх шиг байна. За энэ нөгөө Завхан аймгийн Отхон сумын Мөнхбөөрийн урдан шарга үрээ гараад ирсэн юм шиг байна. За сайхан бор үрээ үзүүр дээр гараад иржтэй үзэгчтэй. Цэнхрэмөдтэй өгөхөдөө сайхан бор үрээ үзүүр дээр гараад ирсэн. За энэ бор үрээ бол дараахан танигдахгүй үрээ байна. Аман ангайтал татаатай дуршаагаан төвөнд уралдаж байгаа юм байна. Өнөөдрийн наадманд бас лавхан шиг ариг чийгч байх газаргууд болоо явчих жоон болоо да. За сайхан бор үрээ, сайхан алдтай үрээ өнөө бага насны ядуу гэхэд сайхан алдтай үрээ байна. За сайхан хүрээд ирэх юм бол ер нь сайхан их насны мөр одоо төрөн гарах юм болоо да. За бор үрээ өнгөн дээр гараад ирсэн. За ар дээр нь Завхан аймгийн Отхон сумын үеаж Мөнхбөөрийн урдан шарга үрээ гараад ирсэн. За шарга үрээ одоо уршилж уралдах юм байна. За түүний ар дээр сайхан хул үрээ гараад ирсэн. Завхан аймгийн Отхон сумын үеаж Ган төмрийн хул гэдэг үрээ бас гараад ирсэн байна. Завхан аймгийн Отхон сумын Отхон Баатарын хөрөн үрээ одоо энэ дунд яваад байгаа. Цэнхэр өвцтэй өгөхөдөө дахиад сайхан шарга үрээ гараад ирсэн. Цэнхэр өвцтэй өгөхөдөө хөрөн үрээ өнгөн дээр гараад ирлээ. Завхан аймгийн Отхон сумын үеаж Батмөнхийн хурдан хөрөн үрээ байна. Түрүүнд одоо хурдан бор үрээ төрүүлсэн. За түүний ар тал дээр саарл өмдтэй өгөхөдөө сайхан жижигхэн хээр үрээ нэг гараад ирлээ. За энэ хоёр үрээ одоо уршилж уралдах юм болоо да. За Батмөнхийн хурдан зэр түрээд ямарч
гараад ирсэн одоо уршаахан өлтөй уралдах юм байна. Говьалтай аймгийн дэлгэр сумын үеэж ган зөргийн хурдан хулуурай харагдаад өнгөрлөө. За яг энүүхэн хэсэгтээ бол одоо чи ихтэйхэн байгаа болтой байна. Морди тууранаас бол одоо тоос усахгүй байгааг үзэж та өхөн анзаарч байгаа. За шаргуурай нөгөө бор уран дээр залгаад авчи. Завхан аймгийн отхон сумын үеэж мөнхгүйрийн урдын шаргуурай өнгөлж уралдаад байсан хурдан бор ураны зөв талаар нь дуулаад за хүүхдийн дөрөөгөр илүү гараад ирж харагдаж байна. За одоо бол ер нь хурдан шүтэн насны мөрд урайнд ороход ер нь тун зөөх нормалсан. За сайхан дэлхтэй хулуурай яваад байгаа. За энэ хулуурай бол одоо Говьалтай аймгийн дэлгэр сумын үеэж ган зөргийн хурдан хулуурайтай тун адилхан ураа уршилаад байгаа да. За ган зөргийн хулуурай юу? Завхны отооны ган төмрийн хулуурай юу? За тэр хоёрын нэг нь баха. За шаргуурай өнгөн дээрээ гараад ирлээ. Тарган талдаач мордсон юм байна да. Тамиртайхан байгаа одоо бол зүтгээд одоо уралдчих юм байгаа байлгүй дээ. За хоёр жиг сайхан уршаагаа чанхаад байгаа солбиж хараад за сэлүүхэн арайж байгаа юм байна. Жижигхэн ураа дөрвөн мөчийг сайхантай бахимдуухан дөрвөн хийц чицтай юм одоо ураа байна. За араас яга хамгаалтын малгайтай за энэ говьалтай дэлгэрийн ган зөргийн хурдан хулуурай юм аа гэдэг штэ. За тэгээ цаана өмнөдөө сайхан халтар орж ирсэн. За хуулуурайч нараас нэг зугуухан дөөлсөрөөгөө шаргуурайн дээр нэг тохож ирэх юм болоо да. Завхан аймгийн отон сумын үеэж мөнхгүйрийн хурдан шаргуурайн дээр говьалтай аймгийн дэлгэр сумын үеэж ган зөргийн хурдан хулуурай одоо ингээд тохож ирж харагдаж байна. За хоёр үрээ ингээд гараад арийнхаа эдэн мөрнөөс нэлээд зэрэгхэн гараа авчиж харагдлаа. За энэ хоёр үрээ өнөөдрийн наадмын тус одоо үзүүрлүүгээ одоо нэлээд холбож уралдах юм болоо да. Завхан аймгийн отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн баяр наадмын хурдан шүтэн насны мөрдийн уралдаанд бол газраас угларсан 40 гаруй за 50 гаруй алтан дурд одоо доос өнгөргөж байгаа. За цэнхэр хувцастай хүүхдэд сайхан хүрэн үрээ орж ирсэн хамгийн цаадлаар нь Говьалт Завхан аймгийн отхон сумын үеэж Батмөнхийн хөрөн гэдэг үрээ оршиллаа. За энэтэй сайхан алтар үрээ гараад ирсэн. За нөгөө хөтөж уралдаадсан бор үрээний хөл нэлээд саарч шиг боллоо одоо. За хөлн саарсан хэрнээд хүүхэд намын ангайтал татцсан юм байна. Амаараа тэмцдэг гэдэг юм онцлогтой одоо юм болоо. За тийм одоо адууч байдаг да. Амын татхаар одоо улам урьдчилаад байдаг. За магадгүй бор үрээний хувьд одоо амаараа тэмцдэг гэдэг онцлогтой одоо юм байлгүй дээ. За хасаахан хөрөн үрээ гараад ирсэн. За өнгөний хоёр үрээн дээр Батмөнхийн хурдан хөрөн үрээ залгажээ. Батмөнх гэдэг үеэж ахаа төрөө өртчих гэж байгаа юм биш үсттэй үзэгчтэй. За түрүүнд одоо хурдан бор үрээ түрүү магнит хурдсан бол хурдан хөрөн үрээ араас нэг зугуухан дөөлсөр угаад ер нь газрын чэйжинд гарахад одоо ингээ өнгөн дээрээ сайхан гараад ирлээ. За түүний ардтал дээр Завхан аймгийн отхон сумын мөнхгүйрийн хурдан шаргуурай яваад байгаа. За яга хамгаалтын малгайтай хүүхэдтэй Говьалтай аймгийн дэлгэр сумын ган зөргийн хурдан хулуурай яваад байгаа. За завхны отгоноос ган нөмрийн хол гэдэг бас одоо үрээ мордсон байгаа да. За тэгээ Говьалтай аймгийн дэлгэр сумын үе Ширавнамбуугийн хэр гэдэг үрээ бас одоо мордсон байгаа. За ингээ хурдан шүтэн насны мөрдийн уралдаан үндсэндээ ингээ газрынхаа чэйжинд гараад ирсэн. За одоо барайнд ороход ер нь тун зөөхөн уралцаа үзэгчтэй. За бүгдээрээ одоо харнаа. Зээр түрээ одоо ингээ бүтэн биеэрээ өнгөн дээрээ сайхан гараад ирсэн. За ингээ зээр түрээ бараг одоо өнөөдрийн наадамд төрүүлж гүйцэх юм байгаа байлгүй дээ. Араас ингээ сайхан гараад ирсэн үрээнд өнөөдрийн наадамд ямар ч үзүүрийн суулт гэж нэг юм ирэхгүй байгаа бах. За ингээ Завхан аймгийн отхон сумын Батмөнхийн хурдан хөрөн үрээ. За бүтэн биеэрээ за нэг үүдэн амрээрээ гараад ирсэн бол наадлаар нь отхон сумын үеэж мөнхгүйрийн хурдан шаргуурай яваад байгаа. За түүний наадлаар энэ Говьалтай аймгийн дэлгэрээс ирж уралдаж байгаа ган зөргийн хол үрээ. За отооны ган төмрийн хул гэдэг үрээ бас одоо орж ирсэн байх учиртай да. За хоёр хул үрээний чухам одоо аль нь болох нь одоо арайхан мэдэгдэхгүй байна. Хүүхдийн номер харагдахгүй болохоор за ингээд энэ уралдаан Завхан аймгийн отхон сумын яаж Батмөнхийн хурдан хөрөн үрээ түрүү магнит урдалж за отхон сумын мөнхгүйрийн хурдан шаргуурай амаг хөзөөдөж за отооны ган төмрийн хул үрээ гурав урдалсан бол Говьалтай дэлгэрийн Ширавнамбуугийн хэр үрээ айргийн дөрөв урдалж дэлгэрийн ган зөргийн хурдан хул үрээ айргийн тав тус урдалсан юм аа. Сатик хэсгэрэн
За архим мөн дүзэгчтэй Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны түүхэн 90 алдарт 90 жилийн өмнө Бэрийн наадмын хурдан дааг гарааныхан зурхаагаас өдөллөө. За даагнууд бол нэг төхөөрөмжн дээрээс нэг яаралгүй хунал гарчиж байгаа харагдаж байна. Зарим нэг нь бүр нөгөө төхөөрөмжөнд тойрж аваад гарч байгаа харагдаж байна. За ингээд Завхан аймгийн Отхон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өмнө Бэрийн наадмын хамгийн отхон уралдаан болох хурдан дааг гарааныхан зурхаагаас одоо нэгэн зэрэг сайхан иргсэн бүхмөрлөг төхөөрөмжийн загвар оруулаад ямар нэгэн бодлоо маргаангүй нэгэн зэрэг сайхан эргүүлж байгаа. За завханы отхончууд одоо морь хөдлөөгүй хүүхэд мөр эсэн мэд тагсан үнэхэрийн одоо сайхан наадмыг одоо энэ цаг мөчид одоо тэмдэглэн өргүүлж за сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өмнө Бэрийн наадмын хурдан даагны уралдаанд газраас сугларсан 40 гаруй алтан дуурт ирээдүйн дэмэн нэг хурдан шандас даагнууд ийхүү гандар хүн тураагаараа газар өмбөрдөн богд их очирваан уулынхан өрвөлд алтан доосон өргөж байгааг үзэгчтэй охин харж байна. За хамгийн наадлаар энэ нөгөө Завхан аймгийн Отхон сумын уяаж Отхон баатрын хурдан хул даагстаа сая харагдаад өнгөрлөө. За хүүхдийг нь хувцсыг харж байгаад мөн юм шиг байна. За саарл дээлтэй хүүхэдтэй засмалтай сайхан хээр даагууршилж байна. За тэр цаад талаар одоо нэлээд даагнууд гараа авчижээ. За манай зургаалагчийн дунд нэг арай жоохон ойрхоноос усах юм бол үзэгчтэй охиндаа бас одоо дуулгана. Цагаан нэмнэтэй хүүхэдтэй 2 шитаа гараад ирсэн баг харагдаж байна. Цагаан нэмнэтэй 2 даа гараад ирсэн тэр хийн дээр за нэг нь бол одоо Говьалтай аймгийн Дэлгэр сумын уяаж ган зүргийн хурдан зэр дагван. За нөгөөх нь бол одоо Завхан аймгийн Отхон сумын уяаж Батмөнгийн хурдан хүрэн дагвана. За Говьалтай Дэлгэрээс ган зүрэг гэдэг уяаж түрүүнд одоо хурдан шүдэл насны мөрдийн уралдаанд хул урайгийн айргийн тав хурдлуулчлаа. За энэ уралдаанд одоо Говьалтай Дэлгэрээс за Тайшраас за мөн одоо Баян хонгор аймгийн 3 болог сумаас одоо уяачд хурдан урт сүлгмөртэйгээ хүрэлцэн ирсэн байна. За Отхон сум отхончууд одоо богд очирваан уул отхон тэнгэр уулаан дээдлийн шүтсэн үнэхэрийн одоо хиймэрлэг сайхан зан олоон. За оройн дээд очирваан хайрхан окторгын жимэг болсон отхон тэнгэр уул бол одоо Завхан аймгийн Отхон сумын нутагт одоо сүмдэрлэн байдаг. За эх жил одоо Отхон тэнгэр уулын их тэхлэг баяр наадан за төрийн тэхлэг бол одоо болно. Завханчууд өдөөгүй Монголын ард түмэн бол одоо богд очирваан их уулыг одоо дээдлийн шүтдэг очирваан хайрханыг одоо дээдлийн шүтдэг ийм одоо сайхан сүсгтэн ард түмэн. За одоо даагны уралдаануудын өнгөний даагнуудыг одоо манай зурглаач халтхан харууллаа. Цагаан нэмнэтэй сайхан хонгор дааг гарч ирсэн Говьалтай аймгийн Дэлгэр сумын уяаж ган зүргийн хурдан хонгор дааг за сайхан халуун дааг уршилж байгаа харагдаж байна. За ахаад уршилнаа бүгдээрээ цагаан нэмнэтэй хүүхэдтэй ган зүргийн хонгор дааг энэ одоо уршлаад байгаа. Зоо нэмнэтэй за өнгөн дээр нь шараптай хүүхэдтэй хөрөн зэр дааг гараад ирсэн Завхан аймгийн Отхон сумын уяаж Цэмблийн хондон гэдэг дааг гараад ирсэн байгаа харагдлаа. За Завхан аймгийн Отхон сумын уяаж Бүрүү сүрэнгийн хондон дааг бас одоо гараад ирсэн байна. За Бүрүү сүрэн гэдэг уяаж одоо түрүүнд шүдэл насны мөрдийн уралдаанд хараахан одоо зарлагдсангүй. За бусад 5 наснд бол одоо зарлагдаад за түрүү хайрыг олон сайхан мөртөж байна. За синхрон хамгаалтын малгайтай хүүхэдтэй сайхан хүрэн дааг гараад ирсэн байна. Завхан аймгийн Отхон сумын уяаж Даштавагийн хүрэн гэдэг дааг байна. За сайхан хонгор дааг бас гараад ирсэн Завхан аймгийн Отхон сумын Бүрүү сүрэнгийн хондон за Цэмблийн урдан хондон дааг гэсэн 2 штаг яваад байгаа. За ногоо овцтой хүүхэдтэй сайхан бороо дааг тэр үзүүр аваад цаадлаар нь уршилж байгаа харагдаж байна. За манай зурглаач одоо тун удахгүй үзүүрийн дагнуудыг харуулах байх. За цагаан зон нэтэ сайхан хүрэн дааг гараад ирсэн Завхан аймгийн Отхон сумын уяаж Батмөнгийн хүрэн гэдэг дагаа. Батмөнг уяаж одоо шүдлэн дөрүүлгэлээ, хязаалан дөрүүлгэлээ. За даагны уралдаанд дахиад одоо зэр дааг гараад ирсэн Баггуруу насныхаа төрөг хүрч чийж ирнэ байх газаргүй юм байна да. За гэхдээ бол одоо энийг ярих хараахан болоогүй. Даагны уралдаан бол одоо үндэсний Бэрийн наадмын тухай хуулийн дагуу 11 км-ийн алсаас шандас шалгаж байгаа. Даагнууд бол одоо газрынхаа нэг тал орчмыг л туулж байгаа юм байна да. За тэгээ Отхон сумын одоо морин уралдааны зам нэлээд одоо өксөөрхөн давилантай учраас мордын тамирыг бол ихээхэн шалгасан ийм уралдаан болж байгаа. За сайхан цоохор даагныг гараад ирсэн байна. За өнгөн дээр хүрэн дааг гараад ирсэн. За хүрэн даагийн Даштавагийн хүрэн гэдэг нэг дааг мордсон байгаа да. За зүгээр яг одоо даагнуудын барайнд орж ирж байгаа мөчөж одоо манай зурглаачийн дунд бүрэн сайхан тусаагүй. За тийм болохоор одоо үзэгчтэй охинтой одоо ямар дааг төрүүлж харагдсныг одоо төрүүлээд дуулах чи. За даагны уралдаанд бол газар сугларсан
45 дааг одоо бүртгүүлсэн. 45 ирээдүйн дэмнэх хурдан шандас даагнууд энэ их уралдааныхаа тэнгэр дор инхүү алтан доосон өргөж хурд шандсан шалгаж байгааг үзэгчтэй харж байна. За тэгээд даагны уралдааны дөрөв магнаагаар бол Говьалтай аймгийн Дэлгэр сумын яаж ган зүргийн 106 дугаартай марцсан хурдан хонгор дааг одоо дөрөв магнаад уралдаж тод магнаа торгон жолоо өргүүлсэн. За хам хөлзөөнд одоо Завхан аймгийн Отгон сумын яаж Батмөнгийн хурдан хүрэн дааг хурдалсан. За Айргийн 3 Завхан аймгийн Отгон сумын яаж Цэмблийн хурдан хондон дааг хурдалсан бол за Отгон сумын Даштаваагийн хурдан хүрэн дааг Айргийн 4 хурдалж Отгон сумын Пүрэв сүрэнгийн хурдан хондон дааг Айргийн 5 одоо тус хурдалсан юм аа. За үндсэндээ бол одоо Завханы Отгончууд за даагныхаа дөрөвг л одоо Говьалтай руу алдлаа да. За бусад 5 насныхаа за их насныхаа дөрөвг бол одоо цагаан жилуудаас инхүү атрын хурдан бормор одоо төрүүлж хүртсэн. За тэгээд азраг соёолон хязаалан шүтлэн насныхаа мөрдийн уралдааны төрөв за дөрвөн төрөв за 20 дайргийг нь хүртэж за отгончууд одоо аргагүй сайхан наадлаа. За инхөө Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өмнө наадмын хурдан мөрдийн уралдааныг телевизийн уран бүтээл чамд олон эрхэм үзэгч та бүхэндээ тоймлон үргэж за энэ уралдааны хамгийн отгон уралдаан бол хурдан даагны уралдааныг одоо үзэгч та бүхэндээ харуулж байна. За даагны уралдааны бүртгэл цуваа аль нь одоо бид бүхэнд ирээгүй учраас бол даагны уралдааныг тайлбарлан хүргэнэ гэдэг бол үнэхээр одоо хүндрэлтэй байна. За тэрнийг одоо манай үзэгч түмэн морины орхотнууд одоо зөвөр ойлгоорой. За телевизийн уран бүтээл чамд олон өнөө жил одоо Монгол төрийн хоёр наадмаас эхлээд баруун бүсийг энэ шиг наадам ховдын нэрвийн 90 жилийн цэцгийн 90 жилийн завханы яруугийн 90 жилийн олон сайхан уралдаануудыг одоо эх орондоо яар шууд дамжуулан хүргэсэн. За тэгээ мөн түүний зэрэгцээгээр олон сайхан уралдаануудыг инхүү бичлэгээр хүргэж байгаа юм. За ингээд Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагчны төвд 90 жилийн өмнө наадам одоо инхүү өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж 6 насны хурдан мөрдийн уралдаан одоо ямар нэгэн бодлоо маргаангүй хүүгэдмэр эсэн мэнд уралдсан ийм сайхан болж өндөрлсөн юм байна. За дэлгэцний харагдаж байгаа хонгор даагуул Говьалтай аймгийн Дэлгэр сумын яаж ган зөргийн хурдан хонгор даага Говьалтай дэлгэрээс ган зөрг Шарванэмбуу гэдэг хоёр яаж одоо Отгоны 90 жилийн өмнө наадмыг зорин ирсэн юм байна. За шүтлэнгийн уралдаан Шарванэмбуугийн хэрвээ Айргийн 4 дурдалж ган зөргийн хурдан хулуурай Айргийн 5 дурдалсан бол за даагны уралдаанд хурдан хонгор даагны тархины 6 даагны араас нэлээд ширүүхэн өлтэй дуршилчиж харагдлаа. За өнгөн дээрээ сайхан зээрт гараад ирсэн. Тэр бол одоо Завхан аймгийн Отгон сумын яаж Батмөнгийн хурдан хүрэн даага Батмөнгүй яаж одоо хязаалан борорыг дөрүүлгэлээ шүтлэн өргөнрийг дөрүүлгэлээ. За хүрэн дааг нь бас одоо ингээд тархин дээр сайхан гараад ирчихсэн урьдлаа дугаа. За Завханы Отгоны Батмөнг гэдэг үеэж сум үүсгэн байгуулагчныхаа төвд 90 жилийн өмнө наадмын баг 3 насны дөрөв хүрчээж ирнэ байх газаргууллаа явжтаа да. За энэ сайхан урдан үлгээс олонний ил ам хазгаа тусах болтугай. За ногоо уцтай хүүхэдтэй сайхан цэгэл даагам үзүүн дээр гараад ирсэн. За түүний ардал дээр хэд хэдэн сайхан хөрөн цавтар даагнууд гараад ирсэн бол ахаа сайхан бор дааг 3 дахь гараад ирсэн урьдлаа дугаа. За ингээ хурдан даагны уралдаанд бол одоо Говьалтай аймгийн Дэлгэр сумын үеэж ган зөргийн хурдан хонгор дааг араас туулж одоо нэвтгэн дуулаад одоо түрүү магнад урдалсан юм байна. Хамгийн цаадлаар орж ирж байгаа үзэгч та хэн харж байгаа. За тэгээд аман үзүүнд бол одоо өнгөн дээр уралдаад байгаа Завхан аймгийн Отгон сумын үеэж Батмөнгийн хурдан хүрэн дааг урдалсан. За ган зөргийн хурдан хонгор даагыг хүүхэд нь нэлээд саагуурны хөндийг нь салгаж аваад за ер нь нэвтгэн дуулуулаад үзүүр дээр ангаргаад ирлээ. За ингээд өнөөдрийн наадманд одоо энэ хоёр цагаан зоон өмнөтэй хонгор дааг хүрэн дааг хоёрын хооронд л одоо өнөөдрийн наадмын уралдаан гарсан да. Түрүү аман үзүү хоёр одоо энэ хоёр даагны хооронд шийдэгдсэн байгаа юм. За тэгээд Говьалтай дэлгэрийн ган зөргийн хурдан хонгор даагийн очирваануулынхан өрвөл дэрж тоосон өргөд Отгон сумын төвд 90 жилийн өмнө наадам төрүүлсэн бол Завхан аймгийн Отгон сумын үеэж Батмөнгийн хурдан хүрэн дааг аман хөзөөдөж за Завхан аймгийн Отгон сумын үеэж Цэмблийн хурдан хондон дааг Айргийн 3 дурдалж за Отгон сумаас Даштаваагийн хүрэн дааг Айргийн 4 дурдалсан бол Пүрэв сүрэнгийн хурдан хондон дааг Айргийн 5 одоо тус урдалсан юм аа. За манай зурлаач бол одоо даагны яг одоо барианд орсон тэрхүү сайхан одоо торгон мочийг бол араахан одоо бичиж амжаагүй юм байна лээ. За учир нь бол одоо Завхан аймгийн Отгон сумын морин уралдааны зам бартаасаад ихтэй морь даггаж яхан одоо ийм хүндрэлтэй байсан гэж одоо ярьж байлаа. За инхөө телевизийн уран бүтээл чамд олон Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагчны төвд 90 жилийн өмнө наадмын хурдан 6 насны хурдан мордын уралдааныг үзэгч та бүхэндээ таймлан хүргэлээ. За бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. За ингээд Завхан аймгийн Отгон сумын
90 жилийн ам барин наадмын хурдан дагны уралдааны өнгөний 2 дааг одоо ингээ холбоо таралцж байгаа юм. Наадлаар нь бол одоо Отгон сумын яаж Батмөнхтийн өрөн дааг, цаадлаар нь ганц зэргийн хонгор дааг, тэгээ яг одоо цагаан зурхай дээр гიშг гээд цаадлынх нь одоо Говьалтай аймгийн Дэлгэр сумын ганц зэргийн хурдан хонгор дааг одоо түрүү магнит хурдалж Завхан аймгийн Отгон сумын яаж Батмөнхтийн хурдан өрөн дааг ам үзүүнд хурдалсан юм аа. Сум байгуулагдсны 90 жил болж хурдан морины уралдаа маань сайхан болж өнгөрлөө. Дөрвөн аймгийн 10 гаруй сумын хурдан гүлгүү тоосоо өргөлөө. Тоосоо өргөсөн гүлгүүс орон нутгийн уяач тийм маань идэвхтэй сайн тагвлаа. Тэр тусмаа аймгийн алдартай уяач Бунбат залуу уяач Бүрсрэн маань унгаа дуунууд хурдалж наадамч болно сайхан бясглаа. Мар хүүхэд гэсэнд сайхан наадам болсон. Ер нь улсын баяр наадмын дараахна болж байгаа учраас газар газрын морьд шилэгдсэн дуунууд ирж ер нь чансаатай сайхан уралдаан болж өрлөө. Говьалтай аймгаас олон морь төрлөө. Ар хангаа аймаг, Баян хонгор аймаг, Завхан аймаг зэрэгэлдэх сумдуудын морьд ирж наадамч олны юм сайхан баясгасан сайхан наадам боллоо. За ийхүү Завхан аймгийн Отгон сум үүсгэн байгуулагчны 90 жилийн өхөн хурдан азаргнуудын цолыг дуудаж байна. За ийхүү Завхан аймгийн Отгон сумын Отгонбаатрын шар газар төрүүлсэн бол Аман хүзүүн Чулуунбаатрын хүрэн газар Аман хүзүүдэж айргийн 3-т Завхан аймгийн Отгон сумын Ичин нурмын хүрэн газар айргийн 3-т хурдалсан бол Баян хонгор аймгийн Баягийн хүрэн газар айргийн 4-т хурдалж Завхан аймгийн Отгон сумын Төдмийн хайр газар айргийн 5-т хурдаллаа. За ийхүү хурдан азарганы бай шагналыг Завхан аймгийн Отгон сумын Дор цэрэнгийн ах дүү нар 5 сая 800 мянган төгрөгөөр төрүүлж яригдсан бүх азарганы бай шагналыг нэвэн тэтгэн байлж байгаа юм байна. За төрүүлсэн шар газар Отгонбаатрын шар газрын бай шагналыг гардуулж байгааг харуулж байна. Завхан аймгийн Отгон сум бол бай шагналын хувьд бол нэлээдгүй өндөр зохион байгуулалтын өндөр түвшинд тэгцэн гэдгийг хэлхэн таатай байна. За ийхүү Завхан аймгийн Отгон сумын 90 жилийн өхөн хурдан их насны уралдаанд Завхан аймгийн Цагаан жилүү сумын Инкватрын ягаамар төрүүлсэн бол Аман хүзүүнд Отгон сумын Пүрэв сүрэнгийн Хондонмор, айргийн 3-т Отгон сумын Отгонбаатрын Зээрдмар, айргийн 3-т хурдалсан бол айргийн 4-т Завхан аймгийн Отгон сумын аймгийн алдартай Үнэнбатын Хондонмор, айргийн 4-т хурдалж, айргийн 5-т Завхан аймгийн Отгон сумын Авгаан сувдын Алагмар айргийн 5-т хурдаллаа. За ийхүү айргдсан түрүү морийг бол балдорж Батмөнхийн гэр бүлийнхэн 2 сая төгрөгөөр ивент тэгсэн бол Аман үзүүн нэмрийг Үнэнбат сая төгрөгөөр ивент итгэж айргийн 3-ын морийг Жамган
800 мянган төгрөгөөр ивент итгэсэн бол айргийн 4 ямарыг сэргэлэн гэр бүлийн хамтаар ивент итгэж айргийн 5 ямарыг дундаа сүрэн ивент итгэсэн байна. За энхүү Завхан аймгийн Отгон сумын 90 жилийн их хойд соёолын насанд Пүрвсүнгийн бороо төрүүлэн ирж түмэн олноо баясгсан бол аман хөзөөнд Баямунгийн Хэрэлэг үрэ аман үзүүлсэн бол айргийн 3-т Отгон сумын Үнэн бутгийн цавь дөрөөр айргийн 3-т хурдалж Завхан аймгийн Улайстай сумын Баттотгоны бороо айргийн 4-т хурдалж Завхан аймгийн Отгон сумын Пүрвсүнгийн хэрэг айргийн 5-т хурдалжээ. За энхүү төрүүлсэн соёолонг Гүрж Болор Төвшинбаатар нар 1,500,000 төгрөгөөр ивент итгэсэн бол аман хөзөөний Пүрвсүнгийн хонтон соёолонгийн байшингалыг Авирмэд амгалан нар гэр бүлийн хамтаар ивент итгэсэн бол айргийн 3-ын Отгонбаатарын зэр түрээний байшингалыг Бархас гэр бүлийн хамтаар 800,000 төгрөгөөр ивент итгэсэн бол айргийн 4-ын аймгийн алдарт уяач Үнэн бутгийн хондон үрэг Эренцэн нацаг 700,000 төгрөгөөр ивент итгэжээ. Айргийн 5-ын Арцад ивент итгэсэн байна. За энхүү Завхан аймгийн Отгон сумын 90 жилийн их хурдан хязгаарлан насны уралдаанд Батмөнгийн бороо төрүүлэн ирж түмэн олноо баясгсан бол аман хөзөөнд Завхан аймгийн Отгон сумын Пүрвсүрэн уяач Хүрэн үрээгийн аман хөзөөнд хурдуулж Отгон сумын Отгонбаатар Халтар үрээгийн айргийн 3-т хурдуулсан бол Говьолтай аймгийн Тайшир сумын уяач Дашцэвгийн үрээ айргийн 4-т хурдуулж айргийн 5-д Завхан аймгийн Отгон сумын Мөнх тогсын бороо айргийн 5-т хурдлаа. За энхүү Завхан аймгийн Отгон сумын 90 жилийн их хурдан хязгаарлан насны мордын уралдааныг Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 жилийн сургуулийн 13 дахь төгсөлтийн хамт олон 3 сая төгрөгөөр ивент итгэж байлсан байна. За ерөнхий боловсролын 8 жилийн 13 дугаар төгсөлтийнхэн бол ангийнхаа хамт олноор хурдан хязгаарлангийн насны байшингалыг нь бүгдийг ивент итгэж даасан байгаа. За төрүүлсэн Батмөнгийн борооны шагналыг гардуулж байгааг харуулж байна. За энхүү хурдан шүтлэнгийн уралдаанд төрүүлж яригдсан мордын алдар их магтаалын дуудаж байна. За төрүүлсэн Завхан аймгийн Батмөнгийн хүрэн үрээ төрүүлэн ирсэн бол аман хөзөөнд мөнх хоёрын шарга үрээ аман хөзүүдж Отгон сумын уяач Гантамрын хол үрээ айргийн 3 хурдалсан бол Говьолтай аймгийн Шарвнэмбөгийн хэрэг айргийн 4 хурдалж айргийн 5-д Ганзөргийн хол үрээ айргийн 5 хурдаллаа. За шүтлэнг Пүрхүү уяач 1 сая төгрөгөөр ивент итгэсэн бол аман хөзөөг мөнх хоёр 700,000 төгрөгөөр ивент итгэж айрын 3-ын үрээ Гүр базар 500,000 төгрөгөөр ивент итгэсэн бол Сүхбат 4-ын үрээг айргийн 5-ын үрээг Бүрэнбат айргийн 5 үрээг ивент итгэн байсан байна. За энхүү хамгийн их өрдөнөөс хурдан даагны уралдаанд Говьолтай аймгийн Дэлгэр сумын уяач Ганзөргийн хурдан хунгардааг төрүүлэнгээс түмэн олноо баясгсан бол аман хөзүүн Завхан аймгийн Отгон сумын уяач Батмөнгийн хурдааг аман хөзүүдж наадамчин олноо баясгалаа. За хурдан даагны байшингалыг Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 жилийн сургуулийн 9-р төгсөлтийнхэн 3,500,000 төгрөгөөр ивент итгэн байлж снийг хэлэхэд таатай байна. За төрүүл яригдсан хурдан даагнуудын байшингалыг нь гардуулж байгаа юм байна. Мөндөөхөн цэцэрлэг хүүхд багчуудаа бүртгэж эхэллээ. Зориултын тохилог орчин мэрэгжлийн дадлаг дуршлагтай багш нар таныг хүлээж байна. Мөн цаг завгүй эцэг эхчүүд та бүхэн төс цэцэрлэг уян хатан цагийн боломж олгож байгаа юм. Өглөө 7 цаг 30 минутаас оройн 19 цаг хүртэл ажиллаж таны хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнсээр өдөрт 5 удаа үйлчилж хүүхдэд нь нас сэтгэхгүй тохирсон тоглоом наадгай сургуулийн өмнөх анх шатны мэдлэг олгож байна. Хүүхэд тань мөндөөхөн цэцэрлэгт бүжиг, шатардаам, англи хэлний захих мэдлэг эзэмшинэ. Мөндөөхөн цэцэрлэгийн салбарууд 11-р хороолол 2-р сургуулийн өр Баян хөшөөний эзэн салаан тойрог дээр дарихийн 102-р сургуулийн ар хорооллын эзэлт байрлаж байна.
За би Завхан аймгийн Отгон сумын иргэн Даржаа хөхтэй Дамдын сүрэнгийн 90 цанасаа гэдэг урандаа. Одоо бас 90 жилийн өмнө Отгон сум гэдэг энэ том айлыг байгуулахад миний аав энэ сумыг байгуулсан байна. Миний аав энэ сумыг байгуулахад 2-3 газар үзэж яваад хамгийн сүүлд энэ хонхор дээр Отгон сумаа байрлуулна гэж миний аав одоо гэрийн хаан одоо илүү гэрийн хаан буураар тамга тавьж анхны галаа асааж энэ сумын дараагаар миний аав анхны дараагаар нь миний аав байж анхны хаан одоо сумын наадмыг Готшрооныхоо өдөр хийжээ. Ийм одоо сайн төвхтэй. Тийм учраас би одоо энэ сумдаа бол одоо эгэлгүй хайртай. Одоо ийм хөөн. Отгон сумынхаа 90 жилийн ойд одоо оросож байгаадаа Эрдэнэ дотоос одоо амьдарч байгаа Отгон жуудынхаа нэрийн өмнөөс бас нийт наадамчтай баяр хүргье. 90 жилийн ойд одоо бэлтгэж манай одоо Эрдэнэ хотод амьдарч байгаа Отгон жууд маань маш их төвхтэй оролцсон. Ийм учраас одоо ер нь гол одоо юмнуудыг манай хаан одоо бүтээсэн шүү. Өөрөөр хэлэх юм бол одоо манай одоо нутгийн зөвлөлийн одоо миний одоо ордог тарга Нанжин сүрэн гэдэг одоо хүн байна. Энэ тэгээд одоо энэ нэлээд сайн төвхтэй оролцсон шүү. Орхон аймагт байгаа Эрдэнэчүүд маань одоо 8 настай болчроос 80 настай хөгшөлтэй хүмүүс манай Эрдэнэт байгаа отгончууд бүгдөө одоо сэтгэл санаа эд материалын одоо оролцсон. Үүний өөрөнд одоо манай нутгийн зөвлөлийнхэн бол хамгийн нэг одоо орхон юуныхан Отгон сумдаа ямар нэг ойр зүрийн одоо ажиллагаанд залгуулах автомашинтай болгосон. Сая одоо энэгээр дахиад байгаа цагаан машиныг одоо манай нутгийн зөвлөлийнхэн бэлгэлсэн. Хоёрдугаарт нь одоо Отгон сумынхаа одоо боёны өргөө энийг одоо манай Алтан гэрэл захиралтай одоо компани манай боёны өргөөг одоо 7 сая гаруй төгрөгөөр бэлэн болгосон. Соёлын одоо зөвхөн манай Зандра нутгийн зөвлөлийн гишүүн бас одоо 4-5 сая төгрөгийн ханд өргөж энэ соёлын төвийг хөгжимтэй болгосон. За дэршлэн одоо 90 жилийн одоо хүнд тэмдгийг манай одоо Орхон аймагт байгаа Отгон сумын одоо эргэн Няма хүүхдүүдийн хамт энэ тэмцээсэн. За урдан морины одоо медалууд, алтан гүрэл медалууд, бүхэн алтан гүрэл медалуудыг манай одоо дашвалын одоо ган уяг. За миний үеэрээ оролцоод ингээд бэлэн болгосон. Бас одоо медалууд авсраад өгсөн. Түүнээс гадна одоо бодиттой юмнууд ер нь нийтдээ одоо нэг 42 сая төгрөгийн одоо ханд бид нар цуглуулж одоо ингээд одоо баяртай оролцож байна да. Тий. За миний үе бас одоо сэтгэл хөөрөөч гэдэг юм одоо бас хажуугаар соёл мосныхаа одоо уг нэгдүгээр байрын даа гэсэн чинь сэтгэл хөөрсөн чинь урдуугаар дагва тэгээд ямар нэг дөрөвдүгээр байранд цаг нэгээд бас юмнуудаа аваадэрсэн. Иймэрхүү маягтай одоо хурандаа ирэлцэнээс одоо орж байгаа тэгээд миний одоо Отгон сумынхаа цагаан уулынхаа баяраар Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталсан. Миний одоо цаалгыг Монгол улсын үндсэн хууль тогтоож ирсэн одоо энэ ингэж одоо иймэрхүү юм байна. Ингээд одоо миний энэ ханд улсад одоо цуглуулсан хамгийн гол төвтэй орсон манай одоо Нанжин сүрэн одоо энэ одоо байна. Ингээд Нанжин сүрэн За энэ баярын үйл ажиллагааг тохиолдуулаад нутаг нугын хаан, засцаан уулын хаан ард түмэнд эрүүл сайн сайхан бүхний одоо өсөн өрөөж баяр наадам маань их сайхан болж байна. Биднээс Эрдэнэ хотоос зууны малдай бүтээн байгуулалт Эрдэнэ хотоос энд зорин ирж нутгийнхаа баярт оролцоод маш их өндөр зэрэгтэй байна. Манай Эрдэнэ хотод амьдран суугаа нутгийн маань уугуул иргэд суугуул иргэд тэнд Отгон нутагт амьдарч байсан, ажиллаж байсан, хөдөлмөрлөж байсан хүмүүсийн маань сэтгэл зүрхний одоо маш их хандив одоо хүчээр бас одоо энд хандив өгсөн цугсан гэдгийг бол одоо тэмдэглэж хэлмээр байна. Ингээд баярт оролцож байгаа нийт
отгончуудаа тэнд отгон нутагт оршин сууж амьдарч хөдөлмөрлөж байсан үеийн ахмадуудаа ард түмэндөө сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярын мэндчилгээ чүүлж байна. За баярлалаа өмнөх. За түүнээс гадна одоо манай отгон нутгийн зөвлөлийн отгон сумынхан 2 өндөр насны бас шагнаж байгаа, урмшуулж байгаа юм. Тэгээд одоо оюун том одоо хэвсээ ордоор гардуулж гисэн тийм ээ. Иймэрхүү байна. Тэгээд одоо ерөнхийдөө бол баяр наадам бол сайхан бол сумын одоо 2 дарга бол одоо маш сайхан зохион байгуулсан байна. Ингээд одоо та бүгд одоо бүгдөө нь одоо баяр талаа идрийг яг ингэж бодож шүү. Тэгээд өндөр амьдсан та бүгдээс. Заавал Завхан аймгийн Отгон сумын Балжинсэрэн гэдэг хүний хамгийн том Мэндвэр гэдэг хүн байна. Би энэ сумынхаа 90 жилийн ажигч баяр оролцогчдоор ах トゥ усаар баяртай байна. Тэгээд яг би сумынхаа наадмын ирээд баярлж байна. Тэгээд яг энэ сумынхаа наадмын бүхэн мөрийг бид нар хамтдаа ах トゥ усаар дүүнэрийн хамтааж байгаа юм аа. Дангээд яг тэр мэд яг 6 сая төгрөгийн мөрөстэй хэсгийн тэрэ яарандаж байгаа. Тэгээд наадмын олон та бүхэн энэ наадмаа сайхан наадаарай гэж хэлж байна. За энд хуран цугларсан нутгийн ард түмэндээ эрүүл анги уртуудаа нусаж баяраа сайхан тэмдэглээрэй гэж хүсэн ёрой. За би Сэдэн аймагаас ирсэн Отгон сумын уугуул хүн Сэдэн аймгийн нутгаас ангараад одоо 36 жил болж байна. За энэ хугацаанд би нутагтаа хэд хэдэн удаа ярьж ард түмнийхээ жимдэрлэн трийг бас одоо сонирхож үндсэн дээр би 90 жилийн зориулж энийг номыг одоо бүтээсэн юм аа. Манай энэ одоо энэ номыг бол энэ шагдарсан манай Отгон сумд олон жил дарга хийсэн хүн энүүнтэйгээ хамтарч одоо энэ номыг ингэж хийсэн нутгийн ард түмний 90 жилийн амьдралын түүхийг яг хэмжээгээр энэ дээр багтаах гэж оролцсон юм аа. Тэгээд яг манай нутгийн минь одоо энэ 90 жилийн баяр наадам сайхан болж байна. Олон түмэн өргөн чөлөөтэй олон газараас одоо нуурандаа чуулгах шууршиг газараас улсууд нутагтаа ирж сайхан баярлж байна. Энүүнд би бас баяртай байна. За тэгээд цаашдаа бол очрон ууландаа бүгдээрэн очиж мөрөглөө. Энэ одоо манай отгончуудын бол одоо хэмжээ татсан сайхан уул энэ уулынхан одоо отгончууд бол сайхан амьдарч явааг нь энэ бас нэг бахархал юм. За ингээд нутгийн одоо энэ отгончууд одоо 90 жилийн баярын мэндийг хүргэж амьдрал аж аргалаар балгаж явахын ёроолыг өргөн дэвшүүлье. За мөн түүнээс гадна одоо бас энэс гадна бас манай Отгон сумаас төрсөн яруу найрах зохиолчдын бүтээлийг бас манай нэг яруу найрах дөрцөрөн гэж эмгтгсэн бид хамтарч одоо тэрнийг хэвлүүлээд ингээд авчирч өгсөн гэж байж байгаа. За Завхан аймгийн Отгон сумын энэ нутагт төрж өссөн Ахмад Настан басангийн намжилд орж одоо мэдчилж байна. Ахмад Настан би Отгон сумынхаа түүх 90 жилийн баяр наадамд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Баяр наадам сайхан болж өргөн дэлгэр өнгөлөг жахгаалаг элбэг дэлбэг сайхан болж байна. Ингээд уугуул нутгийнхаа түмэн олондоо сум байгуулсны түүх 90 жилийн халуун баярыг баяр мэндийг дэвшүүлж цаашдын хөгжил дэвшил ажил үйлсэд нь амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За богцрон уулын маань аврал гişиг уянаар сумынхаа хөдөлмөрчдийн ойгуу хөдөлмөрийн үр шимээр сум маань 90 жилигтээ танигдшгүй болон хөгжиж өнөөдөр түүхт 90 жилийн баяр баясгалтай тэмдэглэж байна. Ингээд сумынхаа одоо иргэдэд сайшийн ажил үйлсэд нь амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд дахин баяр наадамдаа энэ төрсөн тухайн түн олонтой уулзаж байхыг үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэндээ баярлалаа. Би 1900 1938 онд төрөөд 1960 он хүртэл сумдаа одоо
төр өсөж воожиж эцгийн хаан ажил үйлсэд туслаж мал аж ахуй дээр маллах бага сургуулиуд төгсөхийн дараагаар одоо сумынхон бага сургууль худалдаа бэлтгэлийн ангид одоо галж манаад дэлгүүрийн худалдагч нягтлан болц зэрэг ажлыг хийж байгаад 1960 оноос хойш цэргийн албанд хэлийн ба дотоодын цэргийн албанд 30 гаруй жилүүд ажиллаад 1990 онд гараад одоо хаяны ижил хүүд ахсын нэрийн хамт нийслэл Улаанбаатар хоттой 50 гаруй жил амьдарч одоо ажиллаж байна. За ингээд одоо энэ жил бол 90 жилийнхээ ойгоор 2004 онд ирсэн. 90 жилийн ойгоор одоо 2014-нд ирлээ. Жил ирэх тутам байгаль дэлхийн маань сайхан байна. Богцорон уул маань бидний сайхан хүлээж авч байна. Сумын маань ажил үсэг өдрөг байна. Сумын маань мал сүрэг өсөж олширж байна. Сумын иргэдийн ажил амьдрал сайхан байна. Энэ явдал ялангуяа 90 жилийн ойгоор тэмдэглэж байгаа энэ үед маш өргөн дэлгэр сайхан байгаа явдал Ахмад насны би маш одоо баяртай сайхан байна. Эрхэм өндөд үзэгчтэй Завхан аймгийн утган сан байгуулагдсны төвхөд 90 жилийн он баяр наадмын өч түүхийн барилдааны зураг агендав эхэллээ. Утган сан байгуулагдсны төвхөд 90 жилийн он баяр наадамд улс аймаг сэрэг сумын алдарсуултай өчөдөд 128 бүх хүрээцнээс шалгарч үлдсэн 4 бүх зураг агендаванд барилдахаар ирж байна. Баян аймгийн Баян болгосон Мариат Хилчин спорт ёроо их бөгөд дэвжэнийг аймгийн Сэнквата Завхан аймгийн утган сумын бүх аймгийн зан бэгцрэн зураг адавж Төрлөх хотхон сан байгуулагдсныхаа 90 жилийн он баяр наадам төр үзүүр улаалтахаар шалгарч үлдлээ. За бэгцрэнгийн өдөр соноо жилийн үндэсний баяр наадмаар Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заанслыг үрдсэн. За өнгөрсөн жил 2013 онд Завхан аймгийн баяр наадам зураг адавж аймгийн хар цаслыг үрдсэн. Зургагийн даванд барилдаж байгаа аймгийн Сэнквата аймгийн бүрэн угааритнаар барьсан түрээгүй жабна. Завхан аймгийн Баян дэс Мариат аймгийн бүрэн угаар дэвл хийцтэй асал уран барилдаантай аймгийн өнөө жилийн үндэсний баяр наадмаар дэвсгэл 93 жилийн ойгоор улсын баяр наадамд 3 давж 4-ийн даванд улсын аварга мөнгө батад өвдөшрөөдсөн. Баян аймгийн Баян болгосон Мариат Хилчин спорт ёроо их бөгөд дэвчэнийг аймгийн Сэнквата явдал цэнхэр зүдэг цэнхэршүүлэгтэй барилдаж байна. Аралтай барьтай асал олон жил сайн барилдаж байгаарслан. Анаг сүүлийн 2 жилийн хугацаанд ус жоохон бэртэл гэмтлийн улмаас ус нөлөөлж ус барилдааны амжилтанд бол сөргөөр нөлөөсөн тал бол бий. За бүрэн угаард бол усыг барилцаад авлаа. Тун их унаан холтой авиг барилдаг бөхтөө дотуурдан авирч байна. За инкот арслан бол өөрөө бэртэй арслан сайхан барьцсан түрээ давыг гэсэн бодолтой байж магадгүй юм. Бүрэн угаар дотуур итлээ дутуудлаа. За ирүүхийн барилдаанд зүүн талаар ансгаа барилцаад дотуурдан авирлаад дутуудлаа. Бүрэн угаард бол өөрөө зүүн талтай бөхтөө зүүн талдаа сая дотуурнаг авираад дутуудсан. Завхан аймгийн утган сан байгуулагдсан 90 жилийн он баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд улс аймаг сэрэг сумын алдарсуултай өчөд 128 бүх барилдсан шалгарч үлдсэн 4 бүх одоо барилдаж байгаа. Баяр наадмын үндэсний бүхийн барилдааны үзүүр түрүүнд одоо аймгийн Завхан аймгийн утган сумын бүх аймгийн зам бэгцрэн шалгарч үлдээд байна. За аймгийн Сэнкват аймгийн бүрэн угаар 2-ын барилдаан Сэнжигний university бүрэн угаар дэрэн зогсоон сайг бол барилдаан үзүүлж явсан сугундан сэжлээ өмслөө дутуудлаа. За сүрхий барьц сатгууллаад аймгийн Сэнкват бүрэн угаард За зүүн талд хутгалаа мэхин гүцээлээ.
Савгандан сэж зүүн талд хутгаа давж байна. Завхан аймгийн Баян дэс Мариат завхан бүхийн дэвчнөх аймгийн арсан шархуугийн боруугарт Баянгар аймгийн арсан Инкватар 6 давж Завхан аймгийн утган сон байгуулагчны 90 жилийн он баяр наадмын үндэсний үхийн барилдаанд төр үзүүрүүл алдахаар шалгарч үлдлээ. Тун их барилдаанч бөхтөө зүүн талтай сая сугандан сэжээ зүүн талдаа хутгаа дарагш суулгачихлаа. Эрхэм өндөд үзэгчтэй Завхан аймгийн утган сон байгуулагчны 90 жилийн он баяр наадмын өчтөхийн барилдааны 7-гийн даваа эхэллээ. Улс аймаг зэрэг сумын алдарцолтой болон цолог үзэл өгчд оролцсон хүчид 128 бүхэл шалгарч үлдсэн. Аймгийн арсан боруугаар аймгийн зам бэгдсэр нар төр үзүүрүүл алдахаар орж эхэллээ. Боруугаар дэвлэн өнөөдрийн улсын баяр наадамдас 3 давж 4-ийн даваад улсын авраг мөнгө болоод довдөг широтсон. Завхан аймгийн утган сумын бүх аймгийн зам бэгдсэрэнгийн өдөл өнөөдрийн үндэсний баяр наадам ардын явцлал 93 жилийн ойгоор Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заанслыг үрдсэн. Өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн он баяр наадмаар 6 давж аймгийн харцаг цолыг үрдсэн. Жил дараалан одоо цолоо ахуулж барьж байгаа юм бөхөө. Баян дэс Маридок аймгийн арсан боруугаар дэвл хийцтэй бас уран барилдаантай царимэг шийдэмгийн барилдаантай бөхөө зүүн талтай хэнийг ч давж магадгүй л одоо бөхтөө. Хөлдөн суугаад туудлаа баруун хөлдөн ээлжин суугаад туутсан сая элэг үсний барьсан төрлөө. Бэгдсэрэн гарын гадуур нь уургалаа бариад авсан байна. Өнөөдөр Завхан аймгийн нэлээд олон сумдуудын бас ой давхцж байгаа төгшөөн баяр наадам Завхан аймгийн Шилүүстэй сумын 90 жилийн он баяр наадамд аймгийн арсан Сүхбаатаруулсан Баян хайрхан сумын 90 жилийн он баяр наадамд аймгийн арсан Гамбалдын Баасан дорж төрүүлсэн. Завхан аймгийн Яруу сумын 90 жилийн он баяр наадамд улсын эчин Бадам сүрэн нарад тус төрүүлээд байгаа. Аман Завхан аймгийн Дөрвөлжин сумын 90 жилийн он баяр наадамд аймгийн арсан Баринлын Батмог төрүүлж улсын өсгөл орночин сумын явээс үзүүлсэн. Отхон сумын 90 жилийн он баяр наадамд аймгийн арсан боруугаар аймгийн зам бэгдсэр нарын барилдаан удаан ширч баруун талаар нь шуудагны барьсан төрч барилдахаар боллоо. За бэгдсэрэн баруун талдаа бол нэлээд сайхан сугадаад авсан да. За оргиж мушиглаа. Барьсдарлаа. За ирүүхийн барилдаан зүүн талаар нь суудан шуудагны барьсан төрч байна аймгийн арсан боруугаар аймгийн зам бэгдсэр нар. За толгой зөрүүлсэн да барьцны хэвлэл одоо харин давуул талтай бас араар нь хашиж мордоход туутсан. За тойруулж гадатлаа. Давлаа. Завхан аймгийн утган сон байгуулагчны түүхэд 90 жилийн он баяр наадмын үндэсний бүхэн барилдаанд улс аймаг зэрэг сумын алдарцолтой өчид 128 бүх барилдаснаас отхон сум Ариа Тух аймгийн зам төрмөнгийн бэгдсэрэн төрүүлж Завхан аймгийн Баян дэс Маридок аймгийн арсан шархуугийн пүрүүгээр үзүүрлээ. За ингээд манай сумын отхон сумын 90 жилийн ой маань өргөн дэлгэр сайхан ингээд элбэг ингээд сайхан өнгөрлөө. Ингээд шинэ аймгийн зам маань сумдаан төрүүллээ. Хороо нарваа тэгшсэн сайхан өдөр ингээд нийт олон наадамчтай сайхан наадаарай. 90 жилийн сайхан өнгөрөөсөн та бүхэнд баярлалаа гэж хэлье. За сумынхаа 90 жилийн төрүүлсэндээ баяртай байна. Энэ жил өнгөрсөн жил аймгийн 20 жилээр аймгийг гарцгах цол авсан. Тэгээд энэ жил цолоо ахуулж аймгийн зам авсандаа баяртай байна. Тэгээд 90 жилийн баярын мэнд төвшүүлье. За би бол энэ нутагт төрж өссөн хүн. Бага насндаа сумын наадам гэж ямар наадам байдгийг сайн мэддэг байсан. Энэ жилийн наадам бол их сайхан боллоо. Энэ л одоо зөвлөг ногоон хөндөд урдны морнод уян багцуулалтаа өөрсдөж наадам үзэж явсан юм хүн. Олон сайхан ойнууд одоо хийж байлаа. Энэ сум. Тэр дотор энэ жилийн наадам бол их сайхан зохион байгуулалттай
их сайхан наадам болж байна гэж бодож байна. Яагаад гэвэл морин дээр нь ямар ч хөдөлгөөн алга, бүх дөр нь ямар ч хөдөлгөөн алга, зохион байгуул сайтай, үйлчилгээ сайтай сайхан наадам боллоо. Энэ наадмыг зохион байгуулахад сумын засаг дарга бол онцгой өсөн зүтгэсэн гэж би бодож байна. Би энэ отхон сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга нэг юм. Би бас 20 жил хийж байна тий. Тэгээ залуу улсад магадгүй зүгээр төлөмж шөөмжлөх юм байж болох л байх. Гэхдээ миний бодоход бол үнэхээр сайхан наадам боллоо. Тэгээ цагаагаар дэлгэр сайхан, отхон тэнгэрэн дахлаа, нартай, хуртай бүх юм дэвших нэг юм сайхан наадам боллоо доо. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ жилийн наадмыг бол үнэхээр сумын наадам шиг сэтгэл гүн шингэж үлдэх наадам байдгүй юм шиг ер нь. Хамгийн их дурсамжтай, хамгийн гүн дурсамж үлдээдэг наадам бол сумын наадам. Энэ жилийн наадам бол онцгой сайхан наадам боллоо. Наадам болгон юм сайхан байж хийж явах болтугай гэж ингэж ерөөй. Нутгийнхаа ард түмэнд одоо танай телевизээр дамжуулаад аз жаргал эрүүлэх сайн сайхныг өсөж ерөөй доо. Одоос нутгийн зөвлөлөөс бид одоо бас баяр наадамд дэмжлэг үзүүлэх ханд одоо зөвлөх олон янзын ажил хийсэн. Тэрний дотор ялангуяа урлагийн алдартнуудын тоглолтыг бид бас зохион байгуулж байгаа юм. Энд одоо манай Монгол улсын гавьяа шүшигчин Ариунбаатар, Дуучин Эрдэнэ Донголог, Өнөр жаргал, Жавхлан төгсгээд одоо манай орчин үеийн шилдэг залуучууд 2 ороо тоглож байна. Өнөөдөр дахиад одоо шоу тоглолт хийх юм байна. Гэх мэтчлэнгээр соёлын арга хэмжээ шигсэн одоо өргөн сайхан боллоо. Спортын наадмууд боллоо. Ерөөсөөр хэлбэл юмтай сайхан наадам боллоо гэж одоо хэлэх байна. За бид түүх 90 жилийнхаа огоор олон 10 бүтээлч ажил, оюун санааны болон нийгмийн олон талд арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж амжилттай өнөөдөр зохион байгуулж дуслаа. За энэ хүрээндээ бол бид нар сумын төвөн одоо бүтэн гэрэл төлөвтэй болгох, за мөн одоо сумын төвийнхөө мөнгө зэмжийг сайжруулах, бүрэн догчуулах, за мөн одоо сумын шашин номын үйл ажиллагаа явуулах, гиндэн бэл татсангаа одоо бүрэн догчуулж, за мөн одоо хүүхэд залуучуудын одоо бие тамирын спортын талбай байгууллаа. Гэх мэтчлэн олон 10 бүтээж ажлыг хийлээ. Энэ үнд бол нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. За мөн одоо сумын түүхт 90 жилийн он ном, гэрэл зургийн альбом, за баримт итгэнө гэх мэт оюун санааны олон 10 бүтээлийг хийж нийт одоо сумынхаа ахан дүүс айл өрх бүр одоо хүргэж ингэж одоо бид баяраа сайхан тэмдэглэлээ. Баяр маань 7 дугаар сарын 17-ноос 22-ны дуустал 5 өдөр амжилттай зохион байгуулагдж өндөрлж байна. За ингээд манай сум бол одоо мордон хурдтай, бөхчүүд нь хүчтэй байлаа. 20 гаруй одоо айраг төрөө авч, за манай шинэ одоо сумын зам маань сумынхаа аймгийн зам маань сумынхаа 90 жилийн ойд одоо амжилттай сайхан барилдаж олон 10 одоо хүчтнүүдийг өвдөг шороодуулж төрүүлсэн ингэж одоо олон төмнийхөө магнайг дэнилгсэн ийм сайхан ой болж өнгөрлөө. Ингээд Отгон сумынхаа түүхт 90 жилийн ойд хүрэлцэн ирсэн нутгийн болон уугуул суугуул мөн одоо гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын өнцөг улаанбаарт байгаа нийт отгончуудаа баяр маань сайхан болж өнгөрлөө. Та бүхэн маань энэ ажил үйлс маань отгон тэнгэр хайрхан шиг үргэлж одоо өндөр боён тол шиг тунгалаг ариун байх энэ өлзийтэй сайхан ёроолыг өргөн дэвшүүлж байна. За бид түүхт 90 жилийнхоо тохиолдуулж түүхийг бүтээсэн ард иргэдээ бол магнайгийн тэнэлгсэн өндөр дээд олон медаль, мөн одоо олон 10 одоо салбар яамдын шагнал, мөн одоо төрийн түвшиндийн мэдлэгийг хүргэж ийм одоо медалийн хур буусан ийм сайхан байгуулж өнгөрлөө. За манайд бол одоо хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн удангоор, чоймлын өнөрн дөрж, алтан газрынгаар, чоймлын баасанж, дашвилж, балжрын чулуун, диждийн мөнх төр гэх мэт мөн одоо хөдөлмөрийн одоо хүндэт медалаар жамийн сүрэн, бямбдорж, наран туяа гэх мэт нийтдээ 14-5 хүн бол төрийн өндөр дээд одоо медалаар шагнаглаа. За мөн одоо бас аймгийн алдар туяачаар өнөөдөр одоо хурдан хүлгээ урдлуулж байгаа манай 3 уяач маань одоо шагнагдсанд бид туйлын их баяртай байгаа. Үүнд бол аймгийн алдар туяачаар Эрдэнэ самбуугийн Үнэнбат, Сэрнэнгийн Төмөн үлзий. За мөн одоо Банзарагчийн Эрдэнэ нут гэсэн уяачд маань шалгарсан. Тэгээд эдгээр одоо шагнагдсан нийт одоо иргэдтэй бол халуун одоо талархал илэрхийлэхийг хүсэх байна.
Мөндөөхөн цэцэрлэг хүүхд багчуудаа бүртгэж эхэллээ. Зориултын тохилог орчин мэрэгжлийн дадлага дуршлагатай багш нар таныг хүлээж байна. Мөн цаг завгүй эцэг эхчүүд та бүхэн төс цэцэрлэг уян хатан цагийн боломж олгож байгаа юм. Өглөө 7 цаг 30 минутаас оройн 19 цаг хүртэл ажиллаж таны хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнсээр өдөрт 5 удаа үйлчилж хүүхдэд нь нас сэтгэхгүй тохирсон тоглоом наадгай сургуулийн өмнөх анх шатны мэдлэгийг олгож байна. Хүүхэд тань мөндөөхөн цэцэрлэгт бүжиг, шатардаам, англи хэлний захих мэдлэг эзэмшин. Мөндөөхөн цэцэрлэгийн салбарууд 11-р хороолол, 2-р сургуулийн өр, Баян хөшөөний эзэн салаан тойрог дээр дарихийн 102-р сургуулийн ар, хорооллын эзэлт байрлаж байна. Оройн чимиг болсон отхон хайрхан уула. Огторгын чимиг болсон наран саран хоёроо. Орой биеийн харахад очрваны бурхны шинжтэй орчлонгийн чимиг болсон онгон сайхан уулвэ. Зулай биеийн харахад зонхо бурхны байдалтай зүүн бэрийн газраас ч зурайж тодорч харагдан. Магнай биеийн харавал манзшир бурхны шинжтэй манан дундаас дурлцхан марга дэрднийн онготойдоо. Дунд биеийн харавал дугун сумын байдалтай дуграг цагаан цасан дурлцан яралзж харагдан. Хормой биеийн түшгэд 21 дархийн хичигтэй хоногийн газраас харахад хоёр нүдэнд илхэндэ. Нада талаас нь харавал нам сарай бурхны шинжтэй наран сарангийг үлсэн насны үлзий хайрханда. Дөрвөн талаас нь харавал деважингийн орон юмда. Дуртмал сайхан уулан дуулан залбиран мактанда. Жавдандан заларсан богд шиг жанрайсаг бурхны шинжтэйдэ. Заяа буян дэлгэрсэн замбу твин шүтэндэ. Мандал туулын оройдон мандах наран тусанда. Майдрын чимэг болсон цэцгэн зүг зүгтэн ганханда. Баруун талын ууландан бар сервис сагсарында барааны холоо сархад баатар чожингийн шинжтэйдэ. Зүүн талын ууландан зүргүрэн зөрлдөндөө зүйлийн цэцэг дэлгэрсэн зүмбэр сайхан уула. Бадар хундгын ажиглавал бадмар гэрднийн онготойдоо бадарсан цагаан цасан баттай ганжирын шинжтэйдэ. Олон биднэн амьрлуулсан отч манал бурхнуудаа орчлонгийн амтныг бишрүүлсэн очирван хайрхан уулуудаа. Энэ уулан чимгэлсэн эрднийн аван сэмбрүү цэцэгдэ эртнээс нааш шүтгдсэн эргэл мөргөлийн орондоо. Арголын аршаан насг бүгд дэнгэмэлтрэндэ арвун зүгийн амтны альва зовлонг амьрлууланда. Аржгар ногоон арцсан арвун зүгтэн дэлгэрэндэ альва бузрыг арилгагч ариун сайхан утаамбэ. Бага богдын оройдон байгаад манан татан бас түүний цаагуур борооны будун зүсрэнэ. Бурхан гэгэний адстар авралын буян эрэндэ багш ламын ачиллаар аштын мөрийг олонтоо. Бадар хундгын аршаанаас амтан болгон зална. Баттай сайхан агуйдын арвун зүгийн сайн эрс цугларна. Тунарсан уулын дундаасан туулай уулын тодхондоо тансаг бүхний дээд 5 онгийн арцтайда. Жалхан зовогдын овон дээрээс замбу твин илхэмбэ. Жаргалтай төрсөн түмэн минь заяа буйнаар дүүрэмбэ. Хатан бэлин даваагаар ганган халуунаран давна. Гартан барьсан зэвсгэрэн харшлах дайсныг дарна.
Зэрэг зэвсгэн агсан баатруудын зэрэгцэн жагсаж хамгаалан асгат богдын хон авралаар амгалан жаргаж сууцгаая. Тойрсон олон нуурн тогтоол үхийдэн тунмал тайда тоймгүй олон шувуудан дэгэн дэрвж дэгдлэн жиргэнэ. Наймын нуурын дэнждэр нарийн гуайлыг бугурамдан найгсан салайвэрн навчтай мутчг ганхана. Наймын зун согон нарлагуулан дан идэшлэн навч цэцгэн зуусан зулцган нааш цааш яралзан гүйж дэгдэнэ. Цаста богдын араар цагаан зандан ганхана. Цаглашгүй сайхан уула цагийн сайханд тахина. Асгата толгойн өврөөсөн алтан илсэн ориглон 10 зүгийн амтан адис болгон авна. Ургамал бүгдэн новидстай ус болгон нар шантай очир барьсан шүтэн шиг очирван хайрхнан бишрэнэ. Өнөр баян суун гэдэг өндөр богдын минь оршоолдоо. Өнө дамглан явна гэдэг өргөн буян тийм ачда. Баян бат суун гэдэг баян зүрхийн минь хишигдэ. Барцад зовлонгүй явна гэдэг багш гэгэний минь авралда. Төрөн тогтож төмөн амглан болтугай. Шашин дэлгэрч шавдан батжих болтугай.